Өнөөдрийн миний үргээ шалмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ ертөнцөөс танд бэлдсэн бэлэг гэдэг маш юм эерэг гоё мэрэг хийхээр бэлдсэн байна. За тэгэхээр энэхүү 3 хөзөрнөөс харж агаад аль нь илүү их татагдаад байна, тэ аль нь илүү нүдэнд тусч जैन тэрийгээ сонгоод болно гэсэн үгээ. За нэгдүгээр группийн маань хөзөр болохоор зэрэг ийм юутай халимтай байна. 19 дугаартай. За 2 дугаар группийнхний маань хөзөр болохоор зэрэг усан хөрхрээтэй. За тэгээд 3 дугаар группийнх маань болохоор зэрэг эмэгтэй хүнийг дүрсэлсэн, мөн дээрээс нь аметист геод, тэ маш том аметист геодыг дүрсэлсэн байна. За тэгэхээр олон юм туршилгүйгээр за ертөнц маань надад ямар бэлэг бэлдсэн болоо гэж өөрөөсөө зөөлөн асуугаад групп сонголтын дээр анхаарлаа хандуулцгаая. Та бүхэн маань чимээгүй бясалгаад сонголтоо хийгээд өөрийнхөө группийн цаг дээр дараад ороод ирээрээ та бүхэнтэйгээ тун утахгүй мэргээр нь уулзъя. За нэгдүгээр группийн маань уншлагатай тутамаар л та бүхний маань сонгосон хөзөр болохоор зэрэг энэ whale буюу халим гэдэг хөзөр байгаа 19 дугаартай. За энэ хөзрийн маань мессеж нь болохоор зэрэг за хүмүүстэй холбогдох, харилцан яриа хийх, бусдыг ойлгож инрэх, за илүү ухаалаг байх гэдэг ийм мессежтэй байгаа. Тийм өөрийнхөө нөгөө emotional intelligence EQ гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэр сэтгэл хөдлөлийн одоо энэ боловсролоо сайжруулад түүгээрээ дамжуулаад хүмүүстэй илүү сайхан харилцах боломжийг бэлдсэн байна гэсэн ийм мессеж орж ирж байна. Надад биш үү энэ хөзрийг шууд хараад энэ мессеж өөрийнх нь мессеж өөртөө бичсэн байгаа мессежийн тэртэй холбоогүйгээр ямар мэдээлэл орж ирсэн бэ гэхлээр зэрэг та бүхэн маань тун утахгүй хин нэгдээ танилцаж магадгүй байгаа харагдаж байна. Синглчүүдийн маань хувьд энэ нь романтик хүн байж болно те. За сингл биш хостой хүмүүсийн хувьд хосоо хайгаагүй байгаа хүмүүсийн хувьд болохоор зэрэг энэ нь болохоор зэрэг зүгээр найз ч юм уу, ментор ч юм уу те тань ямар нэгэн байдлаар туслах нэг ийм хүн. Тэгээ энэ хүн болохоор зэрэг айгүй тийм одоо таныг ойлгож таны яг дотроо юу болоод байгааг чинь магадгүй ингээд те одоо заавал та ингээд өөрийнхөө тайлбарлах гал ингээд авахгүйгээр шууд таныг ойлгох нэг ийм хүн орж ирж байна. Энэ бол ертөнцөөс танд өгж байгаа бэлгээ гэсэн ийм мессеж надад шууд орж ирсэн байгаа. Тэгэхээр энийг шууд хэлэх нь надад маш чухал юм шиг санагдлаа. Тэгээд энэ хүн болохоор зэрэг таны амьдралд орж ирээд таныг маш сайн ойлгоод тантай маш сайн ойлголцож чаддаг, таныг ингээд дотор гаднаггүй мэддэг ийм хүн байж болно. Заримийнх нь хувьд болохоор зэрэг одоо ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ойлголцох ч юм уу, тиймэрхүү байдлаар одоо бас блокийг гаргах үйл явц болоод байгаа байж магадгүй. Тийм. Гэтэ ямар ч байсан хамгийн түрүүнд ийм мессеж орж ирсэн байгаа. За одоо болохоор зэрэг хэдүүлээ мэдээж хэрэг тариа хөзрөөсөө мэдээлэл авцгаая. Нэгдүгээр группийнх маань ертөнц ямар бэлэг бэлдсэн бэ? За шууд хөзрүүд маань гараад ирлээ. Knight of Pentacles буруу харж гарч ирсэн, 5-ын саваа буруу харж гарч ирсэн, тэнгуутаа 3-ын зоос зөв харж гарч ирсэн байна. За тэгэхээр энэ донд ер нь ингээд бусадтай харилцаагаа маш сайн сайжруулах боломжийг олол ертөнцийн танд бэлдсэн байгаа гэж харагдаж байна. Ялангуяа биш дээ. За энэ донд бас ийм хин нэгэнтэй одоо яах гээд байгааг нь мэддэхгүй харилцаанд байгаад байгаа хүмүүсийн хувьд бас энэ зүйл маань учраа олж эхлэх болно гэж харагдаж байна. Хэрвээ энэ донд бас ийм situationship байгаа ч юм уу те эсвэл ингээд нэг юм явж өгөхгүй, урагшилж өгөхгүй байгаа харилцаа байгаад байгаа бол эсвэл ингээд ерөөсөө муудалцаад эсвэл ингээд санал зөрөлтөд учраа олохгүй байгаа нэг тиймэрхүү юмнээр ямар ч байсан надад болохоор яг харагдаад байгаа минь юу вэ гэхээр зэрэг нэг юм замбраагүй, үл ойлголцсон, огтлолцож чадахгүй байгаа тий дандаа ингээд зөрөөд байгаа ч юм уу яг тэрийг ингээд зөв голтрол руу ингээд оруулж өгж байгаа тий нэг юм арзаасан юмыг ингээд юм гоё тэгшгэн болгож өгж байгаа тийм нэрийг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нь хүн болгонд бас жоохон өөрөөр яг амьдрал дээр нь бууж ирэх бах. Заримийнх нь хувьд болохоор зэрэг яг саний хэлсэнчлэнтэй ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа харилцаан дээр ингээд эвлэрэлцэл олоод те цаашдаа юу нь яах нь илүү тодорхой болоод энэ хүнтэйгээ илүү сайн харилцаж, энэ хүнтэйгээ илүү сайн одоо хамтран ажиллах боломж бол нээгдэж гарч ирж байгаа. Тэгээ энэ янз бүрийн орж ирээд байсан санал зөрчлөөд те ерөөсө хоорондоо ингээд муудалцахч гэх нь хашийн гол нь надад яг нэг юм одоо санал зөрөлдөөд те зорилгон зөрөлдөөд ч юм уу яг нэг тийм
ингээд огтлолцож чадахгүй байгаа яг тэрэн дээр одоо эвсэл орж ирж байгаа гэж харагдаад байна. Эвсэл орж ирж байгаа. Тэгээд энэ нь танд болохоор зэрэг маш их хэмжээний ийм одоо сэтгэлийн тайтгарал, тэгээд нэгнийг ойлгох, хүндлэх, уучлах тийм мэдрэмжийг олох болно. За харин ийм нөхцөл байдал байхгүй байгаа хүмүүсийн маань хувьд ерөнхийдөө харилцаа дайжгүй явж байгаа хүмүүсийн хувьд болохоор зэрэг ер нь ингээ бусадтай яаж хамтрах вэ ялангуяа яг ингээд тантай ингээ сайн хамтарч чадах таны одоо темпэнд яг таарах нэг тийм найз ч юм уу тийм хүнийг бол өөртөө дуудаж байгаа харагдаж байна. Тэрийг бол яг одоо ертөнцийн таадад бэлдээд өгсөн байгаа харагдаж байна. Энэ хүн тун удахгүй орж ирэх болно амьдралд нь. За, Epiphany гэдэг хөзөр гарч ирсэн байна. За, дахиад нэг хөзрийг татъя. Ямар нэгэн зүйлийн талаар ойлгох болно. За, treasure буюу энэ болохоор зэрэг алт эрдэнэс гэсэн үг ерөнхийдөө. Тэгээд гол мессеж нь болохоор зэрэг өөрийнхөө энергийг одоо хамгаалаа гэдэг мессеж байдаг байхгүй юу? Тийм тэгэхээр энэ чэнэс хэдүүлээ ер нь бол яг нэг юм цикл дуусгаж байгаа харагдаж байна. Нэг циклийг дуусгаад яг ингээд нэг юмыг ойлгож байгаа тий. Ийм л учиртай байсан юм биш үү? Ингээдсэн юм биш үү гэдэг нэг юм төвжээ мултлагдж байгаа тийм энерги энэ чинь явж байна л та. Тэр нь юу вэ гэхлээр зэрэг нэгдүгээрт мөн түрүүн хэлсэнчлэн нэг хүн болгоны нөхцөл байдал айгу өөр байгаад байгаа учраас яг амьдрал дээр нь одоо энэ үйл явдал бууж ирэхдээ энэ энергийг одоо манифест хийгдэхдээ арай өөрөөр манифест хийгдэнэ. Тэгэхээр эхлээд болохоор зэрэг би танд гинэ. Эхлээд болохоор зэрэг яг тэр нэг хүмүүстэй уулзраа олж чадахгүй байгаа тий. Хин нэгэнтэй уулзраа олж чадахгүй байгаа. Харилцаа нь ингээ гацалтанд орчоод байгаа. Урагшилж болохгүй, хойшилж болохгүй, салж болохгүй, нийлж болохгүй ийм харилцаанд байгаа хүмүүст зориулж хэлэхэд болохоор зэрэг энэ харилцаа яг яагаад анханасаа ингээд ийм гацалтанд орсон юм бэ гэдгийг маш ойлгомжтойгоор харах болно тун утгагүй. Тэгэнгүүт яг нэг юм төгжээ мултлагдж байгаа юм шиг дараагийнх нь хийх ёстой юмнууд ер нь хийвэл зохилтой зүйлс, ярилцах яриа мараа бүх юмнууд маш тодорхой болчихно. Ийм л юм болоод байсан юм байна штэ гэж тэгэхээр байгаа харагдаж байна. Таны хувьд болохоор зэрэг ерөнхийдөө ингээд би ер нь өөрийнхөө энергийг, өөрийнхөө орон зайг, өөрийнхөө цаг хугацаа зэрэг зүйлсийг илүү их үнэлж за тэгээд ер нь өөрийгөө ингээ хамгаалах хэрэгтэй юм байна гэдгээ бас маш сайн ойлгож байгаа харагдаж байна. Ингэснээр ингээд ойлголцол шийдэлд бол хүрэх болно. Нөгөө хүнтэйгээ яаж ойлголцох учраа олох болно гэж харагдаж байна. За харин тийм асуудал байхгүй хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг таны зүгээс одоо хүмүүстэй харилцаж чаддаггүй байдлууд, таны харилцааны тал дээр дутагдaltaй талууд зэргийг та өөрөөсөө олж харах болно гэж харагдаж байна. Ингэснээр яг нэг блок ингээд байхгүй болчих жоохгүй нэг бул харж чулууг таны замаас аваа иччихаа гэсэн. Тэгэнгүүт яах нь таны энерги эрчимчөө өөрөө илүү юм нээлттэй болоод шинэ хүмүүсийг амьдралтаа оруулах зайтай болж байгаа гэсэн. Тэгэхээр синглчүүдийн маань хувьд ч гэсэндээ яг энэ үйл явдлаас улбаалаад энэ өөрийнхөө таныг маш сайн ойлгодог, таныг маш сайн хайрладаг, таныг ингээд хамгаалж чаддаг алт эрдэнэс шиг тэр хүнээ өөрийнхөө амьдралд дуудаж оруулах орон зайтай болж байгаа харагдаж байна. Энэ бол ертөнцөөс танд явуулж байгаа бэлэг юм аа. Өөрөөр хэлбэл энэ таны амьдралд орж ирэх гээд байгаа энэ шинэ хүнийг одоо хүлээж авах орон зайг чинь танд бэлдэж өгж байгаа гэж харагдаж байна. За тэгвэл энэ нь танд яг ингээд энэ манифест нь одоо бэлгэж байгаа тий одоо энэ бэлэг яг орж ирэхийнхээ алдад танд ямар одоо шинж тэмдгүүд илэрх вэ гэдээ сахиусууд нь хэлж өгнө. Хөдрөө сайн холиотгоё. Энэ шинэ хүн орж ирэх байгаа үед эсвэл энэ харилцааны асуудал шийдэгдэхийн алдад яг ямар одоо шинж тэмдгүүд илэрх вэ? 3-ын аяга буруу орж гарч ирсэн байна. Долоогийн сэлэм. За 6-гийн аяга. За тэгэнгуутаа lovers хүзэр бас буруу орж гарч ирсэн байна. Энэ хоёр хоёулаа 6 дугаартай байж байгаа сүүлийн хоёр хүзэр маань тийм ээ. За энэ
энэ одоо ертөнцийн явуулж байгаа энэ бэлэг таны амьдрал дээр яг бууж ирэх үед юу илүү ихээр тохиох вэ гэхлээр зэрэг нэгдүгээрт та ер нь ингээд нэг амар гадагшаага явхаа болно. Одоо ийш тийшээ зугаалхаа болох тий аль эсвэл ингээд шоодож моодох өөрийгөө сатааруулах тиймэрхүү зүйлсүүдийг ер нь хийхээ болоод ирнэ. Илүү дотгошоогоо болж эхэлнэ. Илүү их цагийг ганцаараа өнгөрөөхийг хүсэх болно гинэ. За мөн хажуугаар нь та ямар нэгэн худлаа зүйлийг олж мэдэх магадлалтай. Хин нэг нь танд худлаа ярьсан байх. Эсвэл ямар нэгэн зүйл ингээд танд өгсөн амлалт ингээд угаасаа бүтгээ болох нь ойлгомжтой болох гэд тэ. Ер нь бол яг эхэндээ жоохон хэцүү байх болно. Яг гэвэл таны хувьд яг нөгөө юм блог гаргаж байгаа учраас яг блог гаргах үед эхлээд нөгөө ийм блог байсан юм байна, ийм блог байгаа юм байна гэдгийг мэдрэх шаардлага гардаг байхгүй юу? Тэгэнгүүт яг хөө мэдээж хэрэг жоохон хэцүү үе болвол тохиолдох болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг заримынх нь хувьд яах вэ гэхэлэр зэрэг сайн хэлтэнсчлээ ингээд ер нь ингээд нэг хүмүүстэй уулзаж учраад ахаа болох ганцаараа илүү цагийг өнгөрүүлэх те. Нөгөө талаас болохоор зэрэг бас хүмүүс таны талаар худлаа цуу яриа гаргасан ч юм уу эсвэл таныг араар ч муустыг бас мэдэж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ яалтчгүй 7-аас илүү болон 3A2 буруу хараа гараад ирсэн гэхлээр зэрэг энэ маань яг нэг юм хил амтай холбоотой юм болоо явчихдаг байхгүй. Тэгэхээр яг нэг юм жоохон хил ам татлахтай тиймэрхүү үйл явдлууд жоохон тохиож болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг ямар зорилготой вэ гэхлээр зэрэг надад нэг юм блог байгаа юм байна. Надад нэг юм одоо ангаах ёстой шарах байгаа юм байна тий. Ийм зүйл байгаа маа гэдгийг танд мэдрүүлэх зорилготой. Угаасаа энэ зүйлийг гаргахын тулд эхлээд надад ийм асуудал байгаа юм байна гэдгийг мэдрүүлэх зорилготой байж байгаа тий. За нөгөө талаас болохоор зэрэг одоо хин нэг нь танд өгсөн амлалттай одоо юу гэдэг чи хоёлоо тийшээ явнаа гэж хэлсэн ч юм уу тий. Эсвэл би чамааг ингэнэ тэгнэ би чамд ийм юм хийж өгнө мөгнө гэж хэлсэн байсан. Тэр амлалтандаа хүрч чадахгүй бас нэг нь мэдэх тий. Эсвэл хин нэг нь танд вообще бүр яг худлаа ярьсан байгааг мэдэх ийм үйл явдал эхлээд тохиолдох болно гэж харагдаж байна. Тэгээ хэрвээ таны ирээдүйд ийм үйл явдал тохиох юм бол та энийг одоо надад ийм онцгой зүйл тохиолдчихлоо те би ямар азгүй юм бэ хүмүүс ямар муухай юм бэ гэж бодох гэхээсээ илүү энэ миний дотор байгаа нэг шархаг надад харуулчлаа гэж хүлээж авах хичээгээрээ тэгж чадах юм бол айгу хурдан тэр блокч арилах болно те. Тэгээд гой мэдрэмжээ мэдрээд ингэх хэрэгтэй. За тэгээд дараа нь болохоор зэрэг танд яг ямар одоо мэдрэмжүүд төрж эхлэх вэ? Ямар одоо шинж тэмдгүүд тохиож эхлэх вэ гэхэлэр зэрэг та гинэт ингээд өнгөрсөн амьдрал руугаа нэлээд их буцаж очих болно. Магадгүй ингээд багадаа сонсдог байсан дуугаа сонсох, багадаа иддэг байсан хоолоо идэх, багадаа явдаг байсан газруудаараа явах те эсвэл таны багын чинь найз тантай холбогдох ингээд нэг юм амар нөгөө ностальжи мэдрэх болно гэсэн үгтэй ингээд хуучнаа дурсаад миний хуучны амьдрал чинь нэрээ ийм байсан штэ ийм зүйл болж исэн штэ би тэр үед ийм мэдрэмжүүдийг авдаг байсан штэ гэсэн нэг юм айгуу тийм баг зэргийн өвдөлттэй хэрнээ нэг юм маш юм чихэрлэг амттай ийм мэдрэмжийг маш ихээр мэдэрч эхлэх болно. За мөн дээрээс нь ер нь таны хуучны хүмүүстэй таны багын найз ч юм уу эсвэл бүр ингээ багтаа үерхчихсэн экс ч юм уу те энэ хүмүүс тань руу гинт холбогдоод эхэлж магадгүй. Тийм бол яг энэ шинэ хүн маань орж ирэх бас цаг нь нэлээд болцсон байгаа юм байна гэж ойлгоорой. За тэгээ бас нэг шинж тэмдэг нь болохоор зэрэг та ер нь ингээд өмнө нь тэ за нэг юм өөртөө ингээ амлцсан байсан гэд бодчих тэ одоо юу гэдэг за би өстө нэрээ хизээж ийм хүнтэй бол найзлахгүй эсвэл би хизээж ийм хүнтэй бол үерхэхгүй одоо юу гэдэг чинь тэ би амар юм нүдэшил зүгдэх хүнтэй би үерхэхгүй ч гэдэг юм уу те эсвэл би юм халзан хүнтэй үерхэхгүй тэгээд нэг юм ингээд өөртөө амар амлцсан байсан харагдаж байгаа. Тэгээд тэр амлалт нь болохоор зэрэг ерөнхийдөө суур нь өөрөө буруу байсныг та ойлгох болно те эсвэл ингээд би өстөнөрөө иймэрхүү хүнтэй болол хизээч нийлэхгүй мэлгүй гэдэг амар тэгээ бодцсон байж байгаад гинт төгжээ тайлагдаад энэ блог чин гарснаар энэ зүйл чинь бас тийм ч хар цагаан биш юм байна. Тийм ч яг сайн эсвэл муу гэсэн үг биш юм байна те энэ бол арай илүү цаанаа нюанстай зүйл юм байна гэдгийг ойлгоод нэг юм та өөрөө өөртөө өгсөн байсан амлалт гэх юм уу өөрийгөө төгжсөн байсан тэр төгжээг бас тайлах болно. Гинэт миний тэр муу гэж бодоод байдаг байсан төрлийн хүмүүс чинь яг үндэ ийм учиртай хүмүүс байсан юм байна. Тэгэхээр би заавал тэр хүмүүсийг ингэж шүүж те бас мөн дээрээс нь өөрийгөө ингэж амар одоо юу яах хэрэггүй юм байна. Хойш нь даарч те хойш нь татаж одоо бүхэл бүтэн нэг бүлэг хүмүүсийг ингэж амьдралаасаа бүр арчиж хаях хэрэггүй мэн гэж ойлгох болно гэж байгаа байхгүй.
Тэгээд ерөнхийдөө энэ үйл явдлууд тохиолдсноор таны энерги эрчим чинь өөрөө ингээд айгүй нээлттэй болоод та бусдыг ойлгох чадвар чинь ихсэн түүнийгээ дагаад бусад хүмүүс таныг бас айгүй ойлгож эхэлнэ те ингээд энэ хүн иймэрхүү учиртай хүн байна гэд. Тэгээ ингэснээр ерөнхийдөө биш те та өөрийнхөө ийм багийг өөртөө дуудаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ баг гэдэг зүйл дотор те ялангуяа одоо soul family сүнсний гэр бүл те сүнсний таны одоо овг аймаг те ийм хүмүүс чинь тань руу илүү ойртож байгаа гэж харагдаж байна. Энэ бол ертөнцөөс танд явуулж байгаа маш том бэлэг юм аа. Таныг яг яаж дэмжихээ мэддэг, таныг маш сайн ойлгодог, тэ тантай инээлдэж чаддаг, хөгжилдөж чаддаг, таны үн цэнүүдийг ойлгодог, тантай зориг нэгтэй ийм хүмүүсээ та өөрлөгөө дуудах боломжийг ертөнц нь өгж байгаа. Тэгээ энэ дунд чинь мэдээж хэрэг нөгөө романтик тэ одоо синглчүүдийн маань хувьд бол хосч нь явж байгаа. Энэ дунд мэдээж хэрэг одоо soul mate найзууд чинь явж байгаа. Тэ үнэхээр таныг ойлгох, үнэхээр таны амьдралд одоо үн цэнийг авчрах, тэ танд туслах, таныг дэмжих, таныг өргөх ийм хүмүүс байна гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүс чинь бол ерөөсөө таны алт эрдэнэс юм аа. Ялангуяа энийг бол би яг том болоод амар ойлгосон. Ер нь 30 хүрээд ойлгосон. Ер нь энэ community нийгэмлэг те бусадтай харилцаа энэ бол бүр хүний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг байдгийн байна лээ. Тэгээд энийг бол зарим одоо ялангуяа жоохон бага настай те нэг 10 үедтэй дөнгөж 20 гарсан явж байгаа залуучууд бол жоохон ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ яг ингээд 30 хүрээд тэ ер нь нэг юм амьдрал жоохон тогтоод арай нэг жоохон том хүний дүрэнд ороод ирэхээр зэрэг энэ зүйл ямар чухал вэ гэдэг нь айгүй тодорхой болдгийм байна лээ. Тэгэхээр энэ бол ертөнцөөс танд яг одоо хамгийн хэрэгтэй байгаа гэж үзэж байгаа зүйл юм аа. Тийм учраас энийг ингээд тэ уйтгартай юм байна тэ мөнгө байхгүй байсан, гой найз өхөн найзлаа байхгүй байсан энэ гэж битээ тэгж басаж хүлээж аваарай. Энэ бол маш том удаан хугацаанд таны аз жаргал, таны тогтвортой байдалд маш их одоо үн цэнийг авчрах ийм зүйл байгаамаа. За энэ зүйл ингээд таны амьдралд орж ирснээр таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдгийг хэдүүлээ харцгаа. Энэ чинь ерөөсөө эхлэл ахгүй юу? Ер нь бол тэгэхээр яг ямар өөрчлөлтүүд ирэх вэ? За энэ удаадаа болохоор зэрэг би буруу харсан хүзэр ахгүй шүү сахиусудаа. Тэгэхээр тааруулаад хүзрүүдээ өгөөрэй. За хүзрөө нэг сайн холчээ. Тэгж агаад за энэ зүйл таны амьдралд орж ирэх үед энэ хүн таны амьдралд орж ирсний дараа амьдралд тань ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ тэрийг хэлж өгнө. За дахиад нөгөө түрүүний 3-ын зоос 5-ын саваа маань гараад ирлээ. За энийг ярьсан учраас дахиж тавтмааргүй байна. Тэгээ нэг хүзэр бас татъя. Сахиусудаа баярлалаа. ертөнц минь баярлалаа. Гой тааруулаад яг эвтэйхэн болгож өгнө. За 2-ын сэлэм гарч ирж байна. За энэ амар за окей. Шууд мессеж нь ороод ирсэн. Гэхдээ би бусад хүзрүүдэд татчаад хэлье. За magician гарч ирж байна. Вау, элбч үзэр гайхалтай. За hanged man. За дахиад нэг хүзэр татъя. Дахиад 2 өдөр гараад ирлээ. За хоёуланг нь авчи. King of Cups гайхалтай. За маш гоё шүү. Маш гоё. Вау, Emperor хөзөр гарч ирсэн. Гайхалтай. За хоёр хаан хөзөр хоёулангийн зэрэг гаргаж ирсэн нь маш сонирхолтой санагдаж байна надаа. Гэхдээ яг зөвхөн нэгийг нь гаргаад ирсэн бол зөвхөн одоо эзэн хаан юм уу зөвхөн аягны хааныг гараад ирсэн бол би яг төөрөлдөх байж тэгэхээр хоёулыг нь хамтд нь гаргаж ирсэн нь маш гайхалтай санагдаж байна. За 2-ын сэлмээс болохоор надад ямар мессеж орж ирсэн бэ гэхлээр зэрэг та бүхний зорилго өөрчлөгдөнө гэж гарч ирж байна. Яг 2-ын сэлэм уламжлалт утга нь болохоор зэрэг шал өөр утга байдаг л да. Ингээд юмд эргэлзэх гэсэн утгатай байдیں۔ Гэхдээ яг энэ хүзэр дээр 2-ын сэлмийг айгүй өөрөөр харуулсан байдаг. Тэгэхгүй ингээд байгаа яг зөв онилж чадчих. Хичнээн нүд нь хаалттай ч гэсэндээ зөв онолж байгаа. Нөгөө тэнэг хүн тех дундуур нь гэдэг штэ те. Гэхдээ яг тэр нөгөө нэг яг онцсон байгаа байхгүй. Яг зөв одоо огтлцсон байгаа байхгүй. Яг тийм одоо нөгөө дүр зураглыг харуулад байдаг учраас яг энэ хүзрийн хувьд надад арай өөр утга агуулгадаад байдаг. Тэгээд яг гол орж ирсэн надад мессеж нь болохоор зэрэг таны ерөнхий амьдралын зорилго айгүй өөрчлөгдөнө. Одоо
За одоо болохоор зэрэг ерөнхийдөө те хүмүүсийн зорилго ерөнхийдөө л тэгэл айгу хоорондоо ойролцоо байдаг штэ те ингээл карьер дээрээ сайн байх те орлогоос дээшлүүлэх за сайн сайхан хүнтэй уулзрах одоо тиймэрхүү энэ бол ер нь хүн болгонд байдаг зорилго гэж байгаа тийм үү. Гэхдээ энэ хүмүүс ингээд таны амьдралд орж ирснээр те энэ хүн таны амьдралд орж ирснээр таны энэ шинэ хос чинь орж ирснээр таны шинэ одоо гэр бүл чинь сүнсний гэр бүл чинь орж ирснээр за магадгүй та бас одоо амьдралдаа тэр байгаа хүмүүстэйгээ илүү ойлголцсноор тэ илүү зөвшөөрлөлт хүрснээр юу тохиох вэ гэхэлэр зэрэг ерөнхийдөө таны дотор маш том юм хувьсал явж байгаа байхгүй. Миний бодоод исэн шиг биш юм байна те би бас буруу бодож исэн зүйлсүүд байсан юм байна. Буруу харж исэн зүйлсүүд байсан юм байна. Гэт тэрнээс болоод таны дотор маш том хувьсал яваа. Тэр блогыг аваад хайчаар ингээд ийм амьдралт чинь арай нэг тийм орон зай чинь бүр илүү тэлээд өөрчлөгдөд тэгээ илүү нарийн илүү ийм тодорхой зорилготой болно гэж харагдаж байна. Тэгэхээр одоо зөвхөн нэгтэй зүгээр нэг орлогоо дээшлүүлэх, зүгээр нэг сайн хүнтэй уулзрах гэхээсээ илүүтэйгээр би амьдралдаа ийм зүйлийг хийх хэрэгтэй байна. Одоо юу гэдэг чинь би ер нь иймж болох хэрэгтэй байна гэдэг юм уу? Би ер нь одоо ингээд сошиал медиа ингээд эрхлээд ингэж явах хэрэгтэй байна. Тэгээ би энэ талыгаа ингэж барьж авах хэрэгтэй байна. Би энэ бизнесээ ингэж дээшлүүлэх хэрэгтэй байна. Тэ би ажил дээр ингэх хэрэгтэй байна гэдэг нэг юм зорилго нэмэгдэж байгаа харагдаж байна. Зорилго нэмэгдэж байгаа харагдаж байна. Тэгээ энэ зорилго биш үү те. Бусад хүмүүсийн хувьд за ер нь тэгээд таны хувьд ч гэсэндээ өмнө нь ерөөсө бодож байгаагүй магадгүй бусад хүмүүсийн хувьд ойлгомжгүй зорилго байж болно. Тэгсэн ч гэсэндээ та яг өөрийнхөө энэ доторх мэдрэмжийг дагаад, захиусуудынхаа зөвлөгөөг дагаад өөрийнхөө тэ энэ зүн совинд итгээд энэ зорилгынхаа төлөө явж эхлэх болно гэж харагдаж байна. За тэгээд энэ бэлэг орж ирсний дараа таны ер нь ингээд манифест хийх чадвар маш өндөр болох болно. Маш өндөр болох болно. Ерөнхийдөө ер нь л ингээд одоо зүгээр өдөр тутамдаа тийм магадгүй нэг юм аятайхан машины зөксөөл манифест хийж чаддаг болдог ч юм уу те эсвэл ингээд зүгээр ингээд өдөр тутамдаа те за нэг гой хоол олоод идчихэмсэн ингээд бодсон чинь үнэхээр яг хүсэжсэн гой хоолоо олж идэг те. За тэгээд том зүйлс төр ч гэсэн ялгаа байхгүй. Ерөнхийдөө таны манифест хийх чадвар чинь илүү өндөр болж байна. За тэгээд заримынхаа хувьд болохоор зэрэг ер нь энэ хүмүүстэйгээ уулзсны дагуу те энэ хүмүүстэй ойлголцсны дагуу тэр хүмүүсээрээ дамжуулаад ямар нэгэн мөрөөдлөө биелүүлэх боломж нэгдэх болно гэж харагдаж байна. Энэ хүмүүс чинь те танд ингээд туслах, танд одоо зөв хүмүүсийг нь зөв боломжуудыг нь гаргаж өгөх, зөв мэдээлэл танд өгөх зарчмаар та өөрийнхөө мөрөөдөл энэ зорилготой хүрэх боломжийг чинь илүү өндөр болгож илүү тэлж өгөх болно гэж харагдаж байна. За тэгэнгუутаа Hanged Man хүзэр гарч ирсэн. За Hanged Man хүзэр маань болохоор зэрэг ерөнхийдөө нэг юм одоо завсрын ертөнцид орших за хүлээх, төвчээртэй байх. За тэгээ ер нь ингээд ийм юу яах. Одоо нэгэсэндээ энэ бол бараг л нэг юм сүнсний сэрэлт маягийн хүзрээд байгаа байхгүй юу? Хичнээн энэ дүүжлэгдсэн хүн ингээд доошоо харцаа айгу тохгүй байрлалд байгаа ч гэсэндээ нүүрнийх нь ингээд хувирлыг харах юм бол им бясалгаж байгаа дүртэй байдаг. Уламжлалт хүзэр дээр ч гэсэндээ тийм байдаг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг таны хувьд та юмыг хүлээж сурна. За юмыг хүлээж сурна. Ингээд манифест хийхэд чинь цаг хугацаа орд юм байна. Тэ манифест хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа орд юм байна. Манифест хийхэд төвчээртэй байх хэрэгтэй байна. Тууштай байх хэрэгтэй байна гэдэг нэг юм одоо дисциплин гэж хүмүүс амар яриад байдаг шүү дээ. Хатуужил тэр юмыг хүлээж авч байгаа харагдаж байна. Тэрийг өөрийнхөө сэтгэл дотор цогцлоож чадж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүзэр дээр биш дээ надад нэг маш сонирхолтой мессеж орж ирж байгаа нь энэ бол уламжлалт хүзэр дээр ингэж харагддаг. Зөвхөн энэ хүзэр дээр энэ хүн маань ийм жижигхэн түлхүүр хатгацсан байна. Түлхүүр хатгацсан байна. Тэгээ өөрөө ингээ хүлэгдсэн юм шиг мөртлөө яг үнэндээ түлхүүр хатгацсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинээс надад яг юу харагдаад байна вэ гэхэлэр зэрэг таад маань нэг юм амар тийм шазруун болж сурж байгаа харагдаж байна. Somehow яаж агаад ч юм бэ ийм амар шазруун болж байгаа харагдаж байна. Одоо ялангуяа надад нэг юм нөгөө жим юмд явахдаа ингээ нэг юм тууштай байх тийм сэтгэлийн хаттай болж байгаа харагдаж байна. Та дургу байж болно, залхуужин хурж иж болно, ядарч иж болно, жоохон ханиад маниадтай байж болно. Тэгсэн чсэндээ тасгалтай явж байгаа тийм. Яагаад вэ гэхэлэр зэрэг энэ надад тухгүй санагдаж байгаа гэсэн би энийг хийх нь надад өөрөө удаан хугацаанд өр өгөөж өгдөг зүйл учраас гээд яг тийм эрчимэнд явж байгаа байхгүй. Тэг ингээд одоо сонголтын тасгал хийж байгаа үед ингээл амар өвддөг ч гэсэндээ хүмүүс ингээл гүрийг л хийдэг шүү дээ. Яг тэрэн шиг
Яг тийм эрчмийг та өөртөө unlock хийж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө unlock хийх буюу ингээд цоожийг түлхүүрдэж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэнгუутаа King of Cups болон хоёр эзэн хаан хүзэр гайхалтай. За юуны аягны хаан болохоор зэрэг ерөөсөө ингээд өөрийнхөө мэдрэмжтэй маш сайн ойртцсон. Ер нь л манайхаа хараа таад маань энэ шинэ хүмүүсээ ингээд амьдралдаа ухтаж авснаар нэг юм аюу наантай цаантай болж байна. Аюу ухаалаг болж байна. EQ өндөрсөж байна заяа. EQ-г чинь одоо оноо гэж байдаг бол оноонд дээшилж байна. Яг тэгэл аягны хаан болохоор зэрэг яг нэг юм сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд удирдах сурсан тий. За тэгээ ер нь ингээд бусдыг ч гэсэндээ айгүй ойлгох чадвар өндөртэй. Тэгээ эн чинь эргээд яг энэ нөгөө нэг халим гэдэг хүзэртэйгөө нэгтчихэж байгаа аахгүй холбогдчихж байгаа аахгүй. Энд дээр бол хэлэхдээ ингээд эмпати шинж чанар өндөрснөө тий илүү ингээд амар ухаалаг болно гэдээсэн. Бүр яг тэр чинь ингээд ерөөсөө маш юмны наантай цаантай нэгсэндээ энэчнээс надад биш те яг үнэндээ ингээд насанд хүрж байгаа энерги яваад байгаа байхгүй. Насанд хүрж байгаа энерги. Яг бүр ингээд хүн болох тэр мөчийг хэлээд байгаа. Тэгээ энэ бол настай нэг их холбоогүй байдаг. Хүмүүс ингээд бүр 50 60 гарсан хэрнээ би хүн болоогүй хүмүүс бас зөндөө байдаг те. Ерөөсөө шарах мархуудаа эдгээгээгүй ангаагаагүй өөр дээр ажиллаагүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр энэ бол яг настай холбоотой биш. Гэхдээ ерөнхийдөө ингээд оюун санааныхаа хувьд, мэдрэмж бодлуудынхаа хувьд айгүй одоо би хүн болж байгаа л эрчим энэчнээс харагдаад байгаа байхгүй ерөөсөө. Хамгийн гол юм нь тэр. Тэгэхээр ингээд хүн би хүн болж байна гэдэг чинь өөрийнхөө чадварыг ухамсарлаж байгаа гэсэн үг те. Би ингээд амьдралынхаа эзэн шүү дээ. Би хийхийг хүссэн бүх зүйлээ хийх ёстой. За тэгээ энэ зүйлд чи яг үнэндээ төвчээр хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй те. Хатуужил хэрэгтэй гэ яг нэг юм амар тийм шазруу тэгсэн хэрнээ ийм зөөлөн сэтгэл нь хамт яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд зарим хүмүүс ингээ бүр амар шазран болчихдаг те бүр ингээ хитрхи амар hard working, хитрхи амар hustler, хитрхи бүр ингээ шазрун чанга бүр ингээ амар зүү орохын зайгүй юм чанга хүмүүс болчихдаг. Тэхгүй байгаад байгаа байхгүй юу? Манай нэгдүгээр группийнхан. Тэгэхээр энэ үйл явдал л шүү дээ те. Таны амьдралд гинэт л ороод ирэн тийм үү? Ингээл ерөөсөө гинэт л энэ хүмүүс орж ирээл ингээ чинь. Гэхдээ цаатлынх нь энэ одоо таны дотор явагдах тэр хувьсал та өөрийнхөө энэ зорилгот хүрэх мөрөх энэ төсвөр хатуужилгээ энэ зүйл бол миний бодлоор доот нь 2 3 жил үргэлжлэх зүйл байна. Тэгээ энийг одоо нөө эхлүүлэх энэ хувьслыг эхлүүлэх тэр юмыг ертөнцийн танд одоо яг ингээд бэлдээд явуулаад за манай хүмүүс одоо ингээд ерөнхийдөө бэлэн болцсон байгаа гэж үзээд байгаа байхгүй. За тийм байна. Тэгээд ерөнхийдөө ингээд зүүн совин мавж амар сайжраа. Та хичнээн ингээд шазруу мундаг төвчээртэй ч гэсэндээ хажуугаар нь хүн чанар алдахгүй гэсэн үг. Тэгээд бусдыг ойлгож инэрч чадна, өөрийгөө ойлгож инэрч чадна. Зүүн совинтойгоо маш ойрхон байна, мэдрэмжтэйгээ маш ойрхон байна. Өөрийнхөө мэдрэмжүүд, эсэл хөдлөлүүдийг маш сайн одоо хүндэлж ингээд хайрлаж түүгээрээ дамжуулаад тэдгээрийг удирдах сурсан байх болно. За тэгэнгүүтээ хамгийн сүүлд нь эзэн хаан хүзэр. За эзэн хаан хүзэр бол ерөөсөө тэгэл ойлгомжтой шүү дээ. Өөрийнхөө замыг гаргаад явдаг амьдралдаа ингээд эзэн ерөөсөө ингээд бүх юмаа өөрийнхөө гартаа хатгацсан асар их хүч чадалтай эзэн хаан хүнийг харуулдаг. Энэ бол major arcana буюу их арканагийн том хүзрүүдийн нэг байдаг. Тэгээ энэчнээс надад харж хахад болохоор зэрэг эн чинь сүүл рүүгээ явсаар таныг бүр ийм удирдах албан тушаалд аваачих үйл явдал байна. Энэ амьдралд чинь орж ирж байгаа шинэ хүмүүс таныг ингээд хурцлаад, таныг дээш нь өргөөд, та өөрийнхөө зөв хүмүүстэй таарад өөрийгөө ингээд хилээд явсныг хүчинд яхав гэхээр зэрэг та өөрийнхөө тэр хүсээд байдаг зорилгоудтай хүрэх болно, удирдах албан тушаалд очих болно. За заримынхын хувьд бас яг өөрийнхөө divine masculine energy буюу одоо тэр тэнгэрлэг эрэгтэйлэг эрчмийг хэрвээ та өөрөө эрэгтэй хүн болвол тэрийг яг өөртөө суулгаж гин, хэрвээ та эмэгтэй хүн болвол өөрийнхөө эрэгтэйлэг эрчмийг өөртөө дуудаж байгаа гэсэн үг. За яг ийм эрчим явж шүү манайхаа маш гоё уншлага боллоо. Та хэдэд манд таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Одоо би нэмэлт хэсэг рүү орноо. За нэмэлт хэсгээрээ юу асах вэ гэхээр зэрэг за эхлээд цаг хугацаа асах болно. За нэмэлтийг маань авч орж ирсэн хүмүүсийн хувьд энэ одоо тэр шинэ хүмүүс нь ялангуяа амьдралд нь хизээ орж ирэх вэ гэдгийг асууж өгөх болно. За хоёрдугаар талаараа зэрэг яг одоо энэ одоо бэлгийг хүлээж авахаас одоо блок хийгээд байгаа энергийн блок байна уу? За байгаа бол яаж үүн дээр ажиллах ёстой вэ гэдгийг сахиусуудаас нь асууж өгнө. За 3 дугаар болохоор зэрэг за энэ шинээр орж ирж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэдгийг асуух болно. 4 дугаарт сахиусын нэмэлт мэдээллийг одоо нэмэлт зөвлөгөөг авч өгөх болно. За ийм 4 асуулт асуух нь тэг хэрвээ энэ хүртэлх мэдээлэл нь тань үнэхээр таалагдсан бол таны нөхцөл байдалд таарж байгаа бол за мөн дээрээс нь та ийм зүйлийг хүсэж байгаа үнэхээр хүлээж байгаа бол бас нэмэлтийг авч үзэх юм бол тэнцэнээс
бас гоё мэдээлэлүүд орж ирэх магадлалтай. Окей. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Нэмэлтээ авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээсэн холбоосоор зааврын дагаа худалдаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзцаа бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлахтаа дуртай морил та бүхнийхээ ертөнцөөс танд бэлдсэн бэлгийн талаарх мэдээллийг авч өгөхөд бэлэн болсон байна. За та бүхний маань сонгосон хөзөр болохоор зэрэг энэ усан хүрхрээ гэдэг ийм хөзөр байгаа. Тэгээд зургийг нь харах юм бол ингээ усан хүрхрээ болцсон юм шиг харагдчихаа. Яг энэний хөзрийн нөгөө нэг утга нь болохоор зэрэг за энерги цэнэглэгдэх, цэвэрлэгдэх те. За энерги ингээ гоё айгүй гоё урсах гэсэн тиймэрхүү утгатай. Мөн дээрээс нь за relinquish control and take the plunge буюу ингээд өсөр тий одоо юхимтэй ингээд өөрийнхөө контролыг ингээд арай жоохон зөөллөө тэгээд яг хийхийг хүссэн зүйл рүүгээ өсрээрэй гэсэн нэг тиймэрхүү утгатай хөзөр байгаа байхгүй. Гэхдээ надад энэ өсөн ингээд усан хүрхрээ болсон. Тэгээ ер нь ингээд ус энергитэй гэдгээс нь харж байхад надад бас нэг айгүй гоё орж ирсэн мэдээлэл нь юу вэ гэхээр зэрэг манай 2 дугаар группийнхэн маань гадаад төрхийн хувьд заа үс тэ арьс марсны хувьд айгүй бас гоё болох ч байгаа байж магадгүй ямар нэгэн байдлаар таад маань яаж байгаа юм бол магадгүй заримын хувьд ийм одоо гоо сайхны ямар нэгэн тэ үйлчлэгээ авч байгаа ч юм уу арьс марсаа имжлүүлж байгаа ч юм уу тиймэрхүү бас хийж байгаа байж магадгүй. Тэг хэрвээ тийм бол тэрнийх нь үр дүн бол айгүй ирэхээр байгаа харагдаж байна. Би энэ дээрээ бас анхаарал хандуулж байгаа хүмүүс байгаа бол хүссэн биедээ одоо хүрэхэд илүү ойртож байгаа гэсэн тийм энерги бол энэчнээс бас надад юуны түрүүнд орж ирсэн учраас тэрийг уламжилж өгье. За тэгээ одоо болохоор зэрэг хэдүүлээ тариа хөзрөөсөө мэдээлэл авцгаая. За тариа хөзрөөсөө мэдээлэл авцгаая. 2 дугаар группийн маань ертөнцийн ямар гоё бэлэг бэлдсэн байгаа вэ? The Star хөзөр зөв харж гарч ирж байна. Үгүй буруу харж гарч ирсэн. Гэхдээ нөгөө нэг бэлэг гэж үзэж байгаа учраас одоо юу болгож байгаа гэсэн үг. Зөв харуулж авч байгаа гэсэн бүх хөзрүүдээ. The Star, Ace of Pentacles, за зоосны тамга, бод хөзөр, за дахиад нэг хөзөр татъя, 5-ын аяга, за 5-ын аяга дээр нэг тодруулах хөзөр авъя. За энэ гарч ирэх гээд ташууг байна. The Devil. Окей. За тэгэхээр зэрэг шүү дээ. За энэ од гэдэг хөзрөөс биш дээ. Надад бас ийм мэдээлэл орж ирж байна. Заримынх нь хувьд энэ бас нэр хүндтэй холбоотой байж магадгүй. Нэр хүнд, дагагчдын тоо гэдэг ч юм уу. Тэ эсвэл одоо бизнес гэдэг хүмүүс байгаа бол клиентуудын тоо тэ ингээд үйлчлүүлэгчдийн тоо ихсэх. Тэгээ ямар ч үсэн ингээд та юу ч хийдэг байсан гэсэн одоо сургууль дээрээч байна уу, ажил дээрээч байна уу, эсвэл хэрвээ сошиал медиа эрхэлдэг бол сошиал медиа дээрээч байна уу. Ямар ч үсэн ингээд нэг юм од болж байгаа гэх юм уу те ямар нэгэн байдлаар та тодорж байгаа гэж харагдаж байна энэчнээс. Тэгээ энэ нь болохоор яалтчгүй таны ажилтай бас холбоотой, карьертай холбоотой зүйл байгаад байна л да. Тэгвэл зоосны тамга гарч ирж байгаа байхгүй. Зоосны тамга маань болохоор зэрэг яг ийм бидний нүдэнд харагдаж гарт баригдах зүйлсийг илэрхийлдэг, шинэ боломжуудыг илэрхийлдэг. Тэгэхээр яг нэг ийм та өөрийгөө тодруулах, бусдаас онцгойрох, бусдаас ингэж цойлж гарч ирэх ийм боломжийг бол ертөнцийн явуулж байгаа гэж харагдаж байна. Тэгээд яг энэ нөгөө нэг усан хүрхрээний энерги болох за энерги цэвэрлэх, цэнэглэх, энерги ингэж гоё урсдаг байх яг тэр эрчимтэй холбоотой мэдээлэл энэ ч бас давхар ороод ирж байна. Тэгэд ерөнхийдөө таад маань өөртөөхөө биш одоо давуу талуудыг илүү ил гаргаж ирж байна. Ер нь ингээд хүн болгоно нэг тийм одоо авиас байдаг шүү дээ. Авиас гэхээр заавалчгүй ингээд нэг тийм одоо шууд таараа одоо пиано тоглодог авиас гэдэг ч юм уу эсвэл амар гой хоолойтой болоотой. Тим авиас гэхээс илүү яг нэг хүн болгонд давтагддаггүй нэг юм нандин чанар байдаг. Яг тэрийгэ өөртөө олоод үнэлээд эн чинь ингээд бас миний бусдыг татах чадвар юм байна гэж өөрөө итгээд тэгж харагдаж байна. За тэгэж өөртөө итгэж өөрийнхөө тэр нөгөө нэг юм одоо дахин давтагддаггүй юм нууц авиас гэх юм уу аль эсвэл одоо яг зөвхөн танд л байдаг нэг тийм гоё одоо чанарууд байгаа шүү дээ. Тэр чанаруудаараа бас ингэж айгу бусдаас онцгойрч гарч ирж байгаа бусдад танигдж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ донд магадгүй урлаг уран бүтээл хийдэг хүмүүс байгаа бол бас тэртлийнхэн юмараа дамжуулаад одоо нэр хүнд алдар нэрийг олж авч иж магадгүй.
Тэгээ энэчнээс надад болохоор зэрэг яг шууд imposter syndrome гэдэг үг орж ирсэн. Imposter syndrome гэдэг нь болохоор зэрэг юу хэлдэг вэ гэхээр зэрэг хүн ингээд нөгөө өөртөө итгэхгүй байгаад байдаг шүү дээ. Өө за миний юм хийдэг гэж юу байсан ч гэдэм үү те. Өө би одоо хэн болчоод тхийн хэн болчоод би баг удирдах юм те. Хэн болчоод би гадаад явах юм ч гэдэм үү ингээд өөрийгөө одоо дутуу үнснээс улбаалаад өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй байх тийм үзэгдлийг болохоор зэрэг imposter syndrome гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ яг өөрийнхөө imposter syndromeтай бусдад харагдахаас айдаг, өөрийгөө бусдад нээхээс айдаг, тий үн цэнээ бусдад түгээхээс айдаг яг тэр айцтайгаа нүүр тулж байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээ энэ айцтайгаа нүүр тулснаар яах вэ гэхээр зэрэг та маань өөртөө нөгөө хураагаад, биеэ хураагаад, өөрийнхөө нууц авиасуудыг тий тиймэрхүү юмнуудаа ингээ хураагаад өөрийгөө ер нь дандаа ингээд зөвхөн өөртөө л өгдөг ч юм уу те эсвэл яг дотныхоо нэг одоо таньдаг мэддэг тэр хүмүүстэй л өгдөг тэр байдлаа ерөнхийдөө орхин явж байгаа гэж харагдаж байна. Тэгээ үүнээсээ улбалаад энэ маань цаашдаа ер нь та хэдийг аягүй тийм амжилтанд дагуулах магадлалтай. Тэг яг жинхэнэ ингээд аягүй тийм үн цэнтэй гоё амжилтанд хүрэхийн тулд те зүгээр нэг махруу зүтгээд авах биш. Ингийн тулд яг тэр нөгөө өөрийнхөө дотоод үн цэнийг мэдрэх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод те тэр би юугаараа бусдаас одоо онцгойрд юм бэ? Миний яг онцгой энерги юу юм бэ гэдгийг өөртөө олж авч байгаа гэж харагдаж байна. Энэ бол ертөнцөөс танд бэлдсэн бэлэг байгаа харагдаж байна. Тэгэд нуулгүй хэлэхэд ер нь бол энтэй нүүр тулахын тулд та маань эхлээд яг өөрийгөө яагаад дутуугаар үнэлдэг вэ? Яагаад өөрийгөө ингээд одоо өөрийнхөө авиасуудыг ч гэдэг юм уу те мөн өөртөө итгэлээ ингээд амар доош нь болгоод идэг вэ гэдэгтэйгээ нүүр тулах шаардлага бол гарна гэж харагдаж байна. Яг бол 5-ын аяг гарч ирсэн. Араас нь болохоор зэрэг 4 үзэр гарч ирж байгаа хгүй. 4 үзэр маань болохоор зэрэг ерөнхийдөө л бидний одоо сүйдэрлэг талууд те бидний муу зуршлууд те донтолт монтолт те тиймэрхүү юм илэрхийлдэг. Тэгэд яг тэрэндээ ингээд автахгүй байх тий эсвэл ингээд автах гэхээсээ илүү ийм зүйл болоод байгаа юм байна гэдгийг ойлгоод тэрнээсээ одоо дээшлэхийг сонгох тий тэрийг ангааж эдгэхийг сонгох гэсэн ийм үйл явдал бол эхлээд бол тохионоо. Тэгэхээр шуудхан хэлэхэд яг уу энэ одоо бэлэг орж ирэхээс өмнө энэ бэлгийг та хүлээж авахаасаа өмнө энэ нэг шалгуурыг давах шаардлагатай байгаа гэж харагдаж байна те. Энэ шалгуур нь юу вэ гэхээр зэрэг ерөөсөө л өөрийгөө бусдаас хэтэрхийлэх нуудаг. Тэгээ өөрийнхөө үн цэнийг ойлгодоггүй, өөрөө ерөөсөө мэддэггүй байдалтай холбоотой. Энтэйгээ нүүр тулах шаардлага бол гарах болно гэсэн ийм мэдээлэл бол орж ирж байна. За би Oracle үзээр татаж үзье. Oracle үзээрээс ямар мэдээлэл ирэх нь вэ? За temptation, alluring thoughts and actions гэд. За окей. Анар хүзэр гарч ирсэн. Биш анар юу гэдүүлээ анар жимс гарч ирсэн. За энэ анар жимс маань надад бас эргээд энэ devil хүзэртэй айгу холбоос үүсгэж байгаа юм шиг харагдаж байна. За дараагийн хүзэр гарч ирсэн. За цаг хугацаа гэдэг хүзэр гарч ирж байна. Окей. За надад ийм хоёр мэдээлэл орж ирлээ. Эхнийх нь болохоор зэрэг за юуны төрөнд одоо л цаг нь болцсон. Тэ ингээд нөхцөл бүртгийг хүлээгээд ч юм уу те. За би ингээд хизээ нэг илүү одоо сайжрах нуу ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд одоо ялангуяа imposter syndrome дээр тэгдэг байхгүй хүмүүс ингээд би ингээд одоо болоогүй байгаа штэ те. Би өөрийнхөө чадваруудыг болсон гэж үзээгүй байна. Би илүү одоо олон жил энэ зүйл дээр хичээх хэрэгтэй. Илүү олон жилийг өнгөрүүлж ээж илүү их одоо зүйлийг сурж ээж мэдчихэж би одоо бусдад өөрийгөө эсвэл бусдад өөрийнхөө энэ үн цэнийг өөрийнхөө ажлыг өөрийнхөө бүтээлийг тэ өөрийнхөө бизнесийг би бусдад төлөвлөх хэрэгтэй. Тэрнээс өмнө би болохгүй гэж бодоод байгаа бол яг үнэндээ одоо бол цаг хугацаанд болцсон байна гэж харагдаж байна. Цаг хугацаанд болцсон байна. Таад маань өөрийгөө хангалттай нуучсан, хангалттай өөрийгөө хойш нь ингээд барьцсан тий одоо угаасаа яг бэлэн болчихсон байгаад байна тий нөхцөл байдал илүү сайжрах эсвэл өөрийгөө төгс болгохыг хүлээх юм бол энэ цаг хугацаа ерөөсөө ирэхгүй тий тийм учраас хэрвээ та энэ дунд тий за би нэг тийм хийх юмсан ийм хийх юмсан гэж айгүй цааргалаад байсан бол ертөнцийн яг юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг одоо бол чиний тий одоо энэ гоё авиас бэлэг тий одоо чиний давтагдвшгүй тэр энергийг хүмүүс хүлээж авахд бэлэн болцоогоо хүлээж авах хүмүүс нь байж байгаа гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор зэрэг хэдүүлээ ингээл одоо юу гэдэг чинь за та нэг хувцас зардаг тийм дэлгүүр нэ гэж айгу удаан бодсон байлаа те. Тэгэнгუთ за миний одоо хувцас сонгогч гэжтэй би сайн хувцас сонгож чадахгүй бах та хүмүүс орж ирж авахгүй бах та энэ гэл айгу их тийм юм бодоод байгаа те. Тэхийн оронд зүгээр яг тэрийгэ хийгээд үзчихээ. Тэгэхгүй бол яг төгс цаг хугацаа те эсвэл та өөрийгөө бэлэн болохыг хүлээн гэвэл ер нь энэ насандаач бэлэн болохгүй байх магадлалтай. Тэгээ тийм учраас
одоо яг энэ цаг хугацаагаа ашиглаад тэ хизээ боломжтой байна. Тэрэн дээрээ шууд юмаа хийснэн дээрээ. Тэгээ та хэд маань болохоор зэрэг уул нь бол аюу их юм ингэж өсөж мөрөөддөг боддог хүмүүс байгаа байхгүй тэ ингээд амжилтанд хүрэх юмсан, орлого сайтай байх юмсан, сайхан хайртайгаа уулзах юмсан тэ гэдэг ч юм уу. Тэгээ энийг болохоор зарим хүмүүс бас аюу тэгж бодоод байгаа юм шиг байна. Энэ бол шуналтай ингээд би шуналтай байж болохгүй гэж бодоод байгаа шүү. Гэтэл ертөнцийн танд юу гэж хэлээд байгаа вэ? Сахиусууд нь танд юу гэж хэлээд байгаа вэ гэхээр зэрэг ингээд ариун хөдөлмөрөөр олсон тэ мөнгө төгрөг те эсвэл ингээд одоо таны хүсэж байгаа тэр аз жаргал сайн сайхан амьдрал тэр юм бол ерөөсө шунал биш ээ. Энэ бол таны одоо төрөхтөөл ингээд авсан эрх юм аа. Тэгээ тийм учраас өөрийгөө одоо бити ингэж амар хойшин тавиад бай. Өөрийгөө бити янз бүрээр хязгаарлаад бай гэж хэлж байгаа. Ерөнхийдөө хязгаарлаж байгаа бүх зүйлс эго байдаг, эго чанартай байдаг. Яг одоо сахиусуудын тийм өндөр давтамжийн энерги биш үү. Хэрвээ та өөртөө эргэлзэж байгаа, өөрийгөө хойшин татж байгаа, өөрийгөө хязгаарлаж байгаа бол тэр бол эго байдгаа. Тэгээ тийм учраас эгонд битгий ингэж амар их удаан автаж суу. Тэгээ таныг болохоор зэрэг тэгээд байгаа байхгүй тий. Ер нь ингээд энэ нэг юм өөртөө итгэлгүй байдал энэ зүйл одоо үүссэн бий болсон шалтгаануудыг нь ойлгож ин тэ хизээ нэгэн цагт ер нь би ингээд дутуу юм байна, би тэгж болохгүй маань, ингэж болохгүй маань гэл хүн амьтанд загнуулж исэн, шүүмжлүүлж исэн, түтгэлцэл авч исэн ийм одоо нөхцөл байдлуудаас шалтгаалаад ингэж бодсон нь бол аргагүй. Гэхдээ энэ дээрээ бити их цаг хугацааг өнгөрүүлээсэ гэж хүсэж байгаа байхгүй. Бити энэ дээрээ ингэж их цаг хугацааг өнгөрүүлээсэ өөртөө илүү ихтэй байгаасаа гэж сахиусууд нь бол хүсэж байгаа. ертөнцийн тэгээд таны болохоор зэрэг одоо энэ бэлгийг хүлээж авахд бол хизээ бэлэн болчихсон. Тэгээд өөрийгөө би шуналтай байна, байгаа юмдаа талархах хэрэгтэй. За мэдээж хэрэг байгаа юмдаа талархах хэрэгтэй. Гэхдээ ингээд энээс илүү хүсэж болохгүй юм шиг бити тийж өөрийгөө хязгаарлаарай гэсэн ийм мессежийг бол юуны төрөнд өгч байна. За одоо хэдүүл болохоор зэрэг за энэ зүйл одоо таны амьдралд орж ирснээр таны амьдралд ямар энэ бэлэг таны амьдралд орж ирснээр танд ямар өөрчлөлтүүд амьдрал дээр нь бий болох вэ гэдгийг харцгаая. За энэ бэлгийг хүлээж авснаар өөрийнхөө импостер синдромыг ангааж идгээснээр ямар өөрчлөлтүүд орж ирэх юм бэ гэдгийг хэлж байна уу? Knight of Wands гарч ирж байна. Окей. За. Тавын сава буруу харж гарч ирж байна. Death хүзээ буруу харж гарч ирж байна. За, тэгээ дахиад нэг хүзээ татъя. Knight of Swords. Хоёр шиг занжуу хүзээр гарч ирж байна. За, тэгэхээр ерөнхийдөө та хэд маань ингээд юу яснаар одоо энэ бэлгийг хүлээж авснаар те ингээд илүү алдар нэрт хүрснээр олон хүмүүсийн анхаарлыг татснаар хүмүүст үзэгдэж харагдсанаар хүмүүст танигдсанаар юу болох вэ гэхээр зэрэг амьдрал нь ерөнхийдөө айгүй завгүй хэмнэлтэй болох болно гэж харагдаж байна. Маш завгүй хэмнэлтэй те одоо өдөр тутамдаа хийх юм нь маш их тодорхой тий. Тэгээ ерөнхийдөө ингээд яг хийж бүтээх тэр эрчимлөөгөө орох болно гэж харагдаж байна. Зөндөө их юм хийх болно. Зөндөө их юмыг гараасаа гаргах болно тий. Хийхийг хүсэжсэн зүйлсүүдээ маш ихээр хийх болно. Ерөөсөө л ингээд за би одоо энэ маргааш ингэхтэй өнөөдөр ингэх ёстой тий. Тэгин тийм ажлуудтай тэдэн цагаас тэр хүнтэй уулзсан, тэдэн цагаас тэгин ингэн за одоо нөгөө төсөл маань ингэж байгаа тэгж байгаа. За гэртээ очиод тэгин ингэгээд маш юм завгүй яг өөрийнхөө одоо жинхэнэ эд хийж бүтээх яг тэр үе рүүгээ орох болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг тань одоо амар тийм ядрахаар ч юм уу те айгу тийм залхмаар ч юм уу тийм хэцүү бол ерөөсөө санагдахгүй. Яг л та яг би яг нөгөө хийх ёстоймээ хийгээд явж байгаа да. Миний зорилго эндэ гэдэг тэр зорилгоо ингээд аягүй сайн мэдж байгаа харагдаж байгаа хгүй. Энэ хоёр хүзрийг хоёулаа ингээд зургийг харах юм бол хоёулаа нисэж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд хурд хүч маш ихтэй байна гэсэн. Гүйлгээ ухаан маш сайтай байх болно. За тэгээ ер нь ингээд энерги эрчимч гэсэндээ одоо зүгээр ингээд амьдралын эрчим хүч гэж байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө аягүй тийм өндөр байх болно гэсэн. Аягүй их юм гараасаа гаргах өдөртөө ер нь нэлээд завгүй байх тийм үе бол амьдралд нь орж ирэх болно. Тэгээ таад маань бүр яг л ингээд за би одоо ийм юм хийх ёстой гэл те. Зорилго ч айгүй тодорхой учраас хийх юм нь тэрийгээ дагаад айгүй тодорхой. Тэгээ ер нь юунаас ч нэг их айхгүй тэгээд ахгүй шууд л ингээд
одоо хийх юмнуудаа хийгээд тэ асуудал гарч ирэнгууд шийдээд айгу хурдан шийдээд явах болно. Knight of Swords-ийн жанжны сэлэм энэ энерги болохоор зэрэг айгу тийм гүйлгээ ухаан сайтай хүмүүстэй яриа хөөр айгу хийж байгааг илэрхийлдэг. Тэгэхээр одоо жинхнээсээ ингээд нөгөө нэг ажил бүтээгтэй хүн амьтантай ингээд уулзаал тэрийг одоо тийм тэр зөвшөөрлийг ингэж аавна гэл яг тиймэрхүү юм бол маш ихээр хийж эхлэх болно. Нилээн завгүй авах болно гэж харагдаж байна. Синглчүүдийн маань хувьд бас энэ аян замналаас нь танд одоо таныг зориод ирэх хүн бас орж ирж байгаа харагдаж байгаа хгүй. Ялцгүй жанжин хөзрүүд бол бас хүн хөзрүүд учраас ингээд амьдралд нь орж ирж байгаа хүмүүсийг илэрхийлж болдог. Тэгээ тэр тусмаа Knight of Wands энэ төр болохоор зэрэг ингээд яг одоо жоохон романтик дотроо ямар романтик хүн бэ гэхэлэр зэрэг ингээд одоо яг таны араас гүйж байгаа гэх юм уу? Таны араас гүйж байгаа тий яг ингээд сэтгэлээ илчилж байгаа, илэрхийлж байгаа яг тийм цаг үе болвол ирэх болно. Тэгээ тантай ингээд уулзаж уулзрах хүсэлтэй ч юм уу те болцоонд явах хүсэлтэй хүн бас бараг нэг биш гарч ирэхээр байгаа харагдаад байна. Тийм. За тэгж харагдаж байна. За нөгөө талаас болохоор зэрэг хідүүлээ ер нь ингээд нэг юм өмнө нь муудалцаад байдаг байсан хүмүүстэйгээ муудалцаа болно. Тэр нь юу гэсэн үг гэхэлэр зэрэг одоо би нэг ийм төрлийн хүмүүст ер нь жоохон дургүй энэ төр гэж боддог байсан бол тэр чинь айгүй өөрчлөгдөн. Тэ одоо юу гэдэг чинь би ингээд ер нь жүжигчин хүмүүст айгүй дургүй гэж боддог байсан бол одоо энэ ажлынхаа шугамар ч юм уу эсвэл найз нөхдийн хүрээллийн шугамар ч юм уу амар олон жүжигчин найзуудтай болох те. Тэгээд за би өмнө нь бас жоохон буруу бодож исэн юм байна те. Одоо жүжигчин болон муухай гэсэн үг биш юм байна гэдэг шиг нэг тийм өмнө нь ингээд айгүй тийм дургу гэж боддог байсан хүмүүстэйгээ маш их найзалж эхлэх болно. Ер нь айгүй их өдөр тутамдаа харилцаж эхлэх болно гэж харагдаж байна. За нөгөө талаас хэдүүлээ нийлэн өрсөлдөд сурж байгаа харагдаж байна. Ер нь бол ингээд за ингээд өнгөрөөчи гэдэг тэгээд ахгүй ер нь нилээн юм одоо катрот гэж ярьдаг ч тийм ингээд юу ч болж исэн гэсэн би өөрийнхөө нэг бүтээгстэй гэд ингээд яг нэг тийм жоохон тэмцэх шинж чанар чинь илүү дээшилж өгж байгаа харагдаж байна. За тэгэнгүүтээ энэ дэх үзэр буруу харж гарч ирсэн надад маш сонирхолтой санагдаж байна. Энэ бол үхэл гэдэг үзэр гэж байгаа. Гэхдээ шууд дараа үхэлтэй ерөөсөө ямар ч холбоогүй байдаг. Энэ юуг илүүтэйгээр ярьдаг вэ гэхэлэр зэрэг том өөрчлөлт одоо амьдралд нь гарнаа тий маш том өөрчлөлт гарах болно. Тэгээд энэ өөрчлөлт нь ер нь өөрчлөлтөнд хүмүүс жоохон дургу байдаг штеп. Өдөр тутмын хийдэг юм хүмүүс өөрчлөгдчихөөр жоохон ядрах байрах те дасахгүй байх гэд тийм зүйлүүдээс шалтгаалаад ер нь хүмүүс өөрчлөлтөнд айгу дургу байдаг. Гэхдээ та хэд маань энэ өөрчлөлтөнд дургу байгаагаасаа илэрших болно гэж харагдаж байна. Эхэндээ бол ерөнхийдөө ингээ гинт амир завгүй болоод гинт амир хийх юм гарч ирж мэрээд ингэснээс болоод жоохон стресстэй журнал жоохон магадгүй байгаа харагдаж байна. Ер нь л ингээд те яаж юм хүмүүдаа ингээ бүгднийг болгоно бас жоохон тэмцэлдэх те энэ зорьсон зүйлийнхээ төлөө шаргуу хичээллэх ийм шаардлагууд аягүй их гарч иж магадгүй. Тэгээ энэ нь эхэндээ танд бол аягүй тухгүй байх болно. Гэхдээ та өөрийнхөө зүгээс бол өөрийнхөө яг уур чадварыг хичээл зүтгэлийг ер нь хэр авч явж чаддаг хүн бэ гэдгээ өөрөөсөө харах болно гэж харагдаж байна. Тийм тэгээд ерөнхийдөө яг энэ бэлгийг хүлээж аваад та өөрийнхөө тэр импостер синдромыг ангаагаад ингэсний дараанаас бол ер нь таны одоо хувь хүн талаасаа та өөрөө маш их өөрчлөгдсөн байгаагаа анзаарах болно. Тэг ингээд өмнө нь урдаа тавьдаг байсан зорилтууд хүртэл ингээд айгүй өөрчлөгдөөд хүрээлэл чинь бас айгүй өөрчлөгдөөд өдөр тутмын амьдрал хийдэг байсан юмнууд чинь бас айгүй өөрчлөгдөх магадлалтай байгаа харагдаж байна. Тэгээд тэрнээс болоод биш те энэ дунд бас надад яг яалтч үтгэж орж ирээд байна л да. Ингээ айгүй олон хүнтэй уулзаж уулзах шаардлага гарч байгаа те өдөр тутамдаа. Тэгээд дээрэс нь ер нь л ингээд айгүй ажил хөөцөлдөг гарч орох иймэрхүү юмнууд болж байгаа. Айгүй завгүй болж байгаа учраас тэрийгээ дагаад одоо жин хаях гэдэг ч юм уу те эсвэл ингээд нэг тийм угаасаа нөгөө өдөртөө айгүй олон хүнтэй уулзах шаардлага гарч байгаа учраас гадаад төрхөндөө бас айгүй их анхаарал тавих. Нэг тиймэрхүү юмнаас болоод бас энэ гадаад төрхөн айгуугаа өөрчлөгдөж байгаа байж магадгүй. Ер нь ингээд санхүүгийн чадвар ч гэснээр сайжраад ингэснээс шалтгаалаад нэг тийм амар завгүй маггүй болоод тэгэл хоол заримдаа эдэн идэхгүй энэ төр гэж гүйсээр агаад ерөнхийдөө жин хаях те эсвэл ингээд гадаад төрхөн дээрээ маш их анхаарлаа хандуулж байгаа тэр эрчим бол энэчнээс гарч ирж байгаа гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг энэ
бэлэг нь ертөнцөөс бэлдсэн танд бэлдсэн энэ бэлэг нь орж ирэхийн алдад ямар шинж тэмдгүүд амьдрал дээр нь илрэх вэ? Танд ямар мэдрэмжүүд төрөх вэ гэдгийг харцгаая. Ямар үйл явдал, ямар мэдрэмжүүд ер нь танд илүү ихээр мэдрэгдэх вэ гэдгийг харцгаая. Ямар шинж тэмдэг орж ирэх вэ? Энэ бэлэг нь орж ирэх үед. За дандаа зөв харсан үзрүүд ахвал. За devil хөзөр гарч ирж байна. Түрүүний маань 4-ийн үзэр гарч ирж байна. За дахиад нэг үзэр 7-гийн зоос гарч ирж байна. Окей. За маш сонирхолтой. За 2 үзрээ гараад ирлээ. Гоё. Окей. За Page of Pentacles гарч ирж байна. За тэгэнгუутаа энэ болохоор зэрэг 2-ийн зоос гарч ирж байна. Окей. За надад ийм мэдээлэлүүд орж ирлээ. Юуны төрөнд биш тээ. Ер нь нэг юм жоохон сэтгэл санаа айгу онцгүй байх үед энэ зүйл орж ирэх болно. Энэ бэлэг орж ирэх болно. Тэгэхээр хэрвээ та ирээдүйд ер нь ингээл хүн чинь дээшээ доошол байдаг ч тийм яг нэг юм доошолсон, энерги доошолсон одоо яагаад би ингээд юм өөртөө ихтгэлгүй байгаад байна гэдгээ ингээл бодох нэг тийм үе ирнэ шүү дээ. Тэгхийн бол ер нь бол за нөгөө ертөнцийн маань бэлдсэн бэлэг нь орж ирэх нь айгу ойртсон байгаа юм байна да гэж хүлээж аваарай. Яагаад гэвэл нөгөө түрүүний маань яг яриад байсантай холбогдох үзэр маань дахиад гараад ирж байгаа байхгүй. За тэгэнгუутаа араас нь болохоор зэрэг дандаа зоос үзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр таны хувьд биш тэ яг нэг одоо та одоо чадхаараа ингээ хичээсэн тий үнэхээр их ингээ хичээсэн амьдралдаа бас яг одоо ч гэсэндээ ер нь бол айгүй дажгүй явж байгаа тий ингээд айгүй сайн явж байгаа гэдгийг зохиосууд нь бол харж байгаа хийх юмнуудаа хийгээд явж байгаа ерөөсөө тий ингээл нэг юм хойшоо суугаал дэндүү залхуу байгаал дэндүү ингээд байгаа юм бол ерөөсөө байхгүй байгаа харагдаж байна. Харин ч ингээл завгүй маагүй байгаал чадхаараа өөрийнхөө зүгээс хийх юмнуудаа хийгээд явж байгаа. Тэгээ одоо яг нэг юм одоо энэ бэлэг нь орж ирэхдээ энэ ивэл орж ирэхэд дутаад байгаа юм болохоор зэрэг яг үнэхээр л ялцчгүй тэр яг өөртөө итгэл гэдэг зүйл байгаа байхгүй юм. Тэгээ өөрийнхөө яг дотоод үнэлэмжийг ерөөсөө мэдхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ бэлэг нь яг орж ирэхийн алдаа тань ямар мэдрэмж аягүй ихээр төрөх вэ гэхэлэр зэрэг ингээд би одоо байгаагаасаа илүү сайжирч болох юм байна. Одоо байгаагаасаа илүү бүр илүү олон зүйлийг би одоо хийж чадах юм байна. Тэгээ би одоогоосоо ч илүү завгүй болох боломжтой юм байна. Надад тэр нөгөө нэг юм энергийн багтаамжинд байгаа юм байна гэсэн яг тийм мэдрэмж төрөөд ирэх үед яг энэ бэлэг нь таны одоо ивэл болоод орж ирнэ гэж харагдаж байгаа байхгүй. 7-гийн зоос маань болохоор зэрэг үнэхээр хийх юмаа хийцэн тэгээ үр дүнгээ ч гэсэндээ эхнээс нь авцсан явж байгаа хүнийг харуулдаг. Гэхдээ 7 гэхлээр ч одоо ер нь бол нэг 70% та явж байгаа хүн байхгүй. Тэгээ ихэнх хүмүүс 70% дээрээ ер нь бол ингээд зогсчдаг. За болчлоо те. Ерөнхийдөө ингээ хий гэж бодож исэн юмудаа хийчлээ болоо одоо энэс цаашаа би илүү их хичээх шаардлага байхгүй нэргээ бодсон. Яг тэр ер нь бол зааг дээр яг ирээд за би энэс ч илүү хүртэх хэрэгтэй. Би энэс илүү цаашаагаад илэрэх ёстой. Тэгээ би энэс илүү олон хүмүүст хөөрч илүү гоё зүйлийг одоо хийж бүтээж тэ өөрөө ч сайхан амьдарч бусдад ч үнцэнэ түгээж ингэх боломжтой. Тэгээ одоо байгаагасаа ч би илүү олон зүйлийг амжуулах боломжтой гэсэн нэг юм одоо багтаамжаа тэлэх нэг тийм мэдрэмж төрөөд ирнэ гинэ. Тэгээ тхийн тулд хэдүүлээ эхлээд энэ нөгөө 70% дээрээ бас ер нь бол очих хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ энэ дунд үнэхээр за дөнгөж одоо ялангуяа залуу хүмүүс бол яг тийм байгаа шүү дээ. Дөнгөж л нэг сургууль мургуулаад төгссөн бас дахиад хийх юм зөндөө байгаа. Тэгээ яг тэр юмнуудаа ингээ хийгээд явж агаад за нэг гоё ажилд орчлоо, дайгуу тогтсон цалинтай болчлоо. За би энэс цаашаа яах вэ гэдэг яг нэг тийм мөчөд хөрөх үед ер нь бол яг энэ бэлэг орж ирэхэд бэлэн болсон байх болно гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Тэгэхээр яг таад маань ингээд сетл хийхсгүй байгаа байхгүй. Сетлийн гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр зэрэг ингээд нэг юм яг 100% дээр биш те нэг 70% сэтгэл ханамжтай байгаа дээр сэтгэл ханчхыг хэлдэг. Тэнгүүд яг нөгөө нэг үхрээ сүүлэн дээр хутга гэдэг шиг яг ингээд сүүлийн хүчээ шавах хэрэгтэй байтал 70% дээрээ за нөх мууцсан юм алга. За гэхдээ бүр нэг амар одоо хүссэн шигээ 100% бол биш байна. Тэгтээ яах вэ гэд хүмүүс ингээд нөгөө жоохон өөрийгөө одоо багтуулдаг гэх юм уу те жоохон өөрийгөө жоохон басамжилчдаг. За би энэс илүү уус чадахгүй дэгээ бодчихдаг. Тих биш яг за би энэс илүү цаашаа явах ёстой шүү гэж яг тийж мэдэрсэн үед энэ бэлэг нь бол орж ирэх болно. Тэгээд яг тэр үеэс ахуулаад та ерөнхийдөө яалтчгүй л надад алдар нэрт хүрнэ л гэж орж ирээд энэ түрүүний стар хүзэр од гэдэг хүзэр гарч ирсэн. Од хүзэр чи уул нь бол ер нь бол нэг юм итгэл найдварыг ярьдаг хүзэр ахгүй. Итгэл найдварын хүзэр ахгүй. Гэхдээ энэ удаад надад яг од гэдгийн тэр нөгөө од гэдэг шууд утга нь бүр шууд ингээл
хүзэр бууж ирээл шууд надад мэдгдсэн. Тэгэхээр яг яалтчгүй ингээл нэг тийм алдар нэр төрж байгаа. Олон одоо нөгөө сошиал медиа амар хөгжсөн болохоор олон дагагч магчтай болдог ч юм уу те, эсвэл маш олон хүмүүс таны нэрийг мэддэг, царайг чинь таньдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм болох гээд байгаа харагдаж байна. За тэгээд одоо бүр амар ингээд Монголдо алдартай биш юм а гэхэд те, ямар нэг эсвэл дэлхийд алдартай биш юм а гэхэд одоо байгаа салбартаа те, санхүүгийн салбартаа ч гэдэг юм уу, эсвэл одоо наа чиг ингээд нөгөө нэг сүнслэг салбартаа ч гэдэг юм уу те, нэг тийм өөрийнхөө салбарт ямар ч үс айгүй тийм нэр хүндтэй алтар нэртэй болох гээд байгаа гэсэн яг тийм юм орж ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол алтар нэр чинь юунаас орж ирдэг вэ гэхээр зэрэг та өөрийнхөө яг тэр нэг юм давтагдшгүй тэр өөрийнхөө авиас чадвар эсвэл давтагдшгүй энергийг мэддэг, тэрийгэ бусдад түгээдэг тийм хүмүүс л аягүй амжилттай алдартай болоод идэм лөө гэж надад бодогддог. Яг ижилхэн юм хийсэн ч гэсэн тэр дундаас нэг хүн ингээ гараад ирдэ штэ. Бүгдээрээ хувцас зардаг хүмүүс байсан ч гэсэн яг нэг шопн тэ, нэг дэлгүүр нь ингээд гой хувцас зардаг гэдгээрээ алдартай болоод ингэдэг шиг яг нэг тиймэрхүү тийм эрчимэнд яваад намнахаа. За энэ бол ерөнхийдөө таадын маань нээлттэй уншлага байлаа. Таарсан бах таалагдсан байх гэж найдаж байна. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асууж өгөх вэ гэхээр зэрэг за нэгдүгээр болохоор зэрэг за яг энэ одоо ивэлийг хүлээж авахд блок нь юу байгаа вэ? Байгаа юу? Тэ ямар блок байгаад байна? Тэгээ тэр блокийг нь яаж гаргаж иж энэ одоо бэлгээ хүлээж авах юм бэ? Энэ ивэлийг хүлээж авах юм бэ гэдгийг асууж өгөх байгаа. За хоёрдугаар болохоор зэрэг цаг хугацааны баримжаа авах болно. Энэ бэлэг нь яг одоогийн таны энерги дээр суйрлаад тэ нэмэлтийг маань авч орж ирсэн хүмүүсийн энерги дээр суйрлаад ер нь наатлын хугацаа нь хэдэн сар вэ, хэдэн хоног вэ, цаатлын хугацаа нь хэдэн сар вэ, хэдэн хоног вэ, хэдэн жил вэ гэдгийг харна. За 3 дугаар болохоор зэрэг би за таны яг тэр нэг юм нууцлаг авиас гэж яриад байгаа тий, түрүүнээс хойш хэдүүлээ ярьлаа, тэр нэг давтагдшгүй тэр энерги нь ер нь ямар энерги ирчим юм бэ? Тэ ер нь яаж өөрийнхөө үн цэнийг олох юм бэ гэдгийг давхар асууж өгье. За тэгээд хамгийн сүүлд нь мэдээж хэрэг сахиусын нэмэлт зөвлөгөө аваад ингээд нэмэлт уншлаганд дуусах байгаа. За хэрвээ нэмэлтээ авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдсэн холбоосоор ороод заврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байгаа шүү. За ингээд та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. Хэдүүлээ дараах хөвчлөр олцсон. Бүгдээрээ баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатаа тутамаар л та бүхнийхээ ертөнцийн танд бэлдэж өгсөн бэлгийн талаарх мэдээллийг авч өгөхөд бэлэн болсон байна. За юуны төрөнд нь шүү дээ те. Энэ зурганд хүзэрний зурган дээр байгаа энэ аметист геод энэ хоёр яг хоорондоо амар адилхан байгаа байхгүй. Энэ яг л энэ аметист геодыг л дүрсэлсэн л да. Сонирхолтойгоо. Тий. За тэнгуүтэ 22 гэдэг дугаар гарч ирсэн. Энэчнээс надад 2 мэдээлэл орж ирсэн байгаа. Хүзрийн мессеж нь юу гэж байгаа вэ гэхээр зэрэг за юмсыг ойлгох айгуу юмс тодорхой болох за маш гоё юм төгс байдал ямар нэгэн зүйл төгс болох төгсрөхийг илэрхийлж байгаа энерги гэдэг хүзэр гарч ирсэн байна. За тэгээд та болвол одоо байгаагаараа маш цэвэр ариун мөн дээрээс нь төгс юм а гэсэн ийм мессеж. Тэгээд 22 гэдэг ийм бэлгшээлтэй дугаартаагаар гарч ирсэн байна. За энэчнээс надад орж ирсэн 2 мэдээлэл нь юу гэхээр зэрэг нэгдүгээр төв шүү дээ. Энэ дунд эд баялагын хувьд сайжрах байгаа хүмүүс байж магадгүй. Яг л энэ кристал буюу одоо үнэт чулуу гэдэг үзэр гарч ирсэн баг шүү дээ. Байгалийн чулуу гэдэг үзэр гарч ирсэн баг. Тэгэхээр энэ маань эргээд шууд нөгөө нэг эд баялагтай холбогдчихж болно. Эд баялагын талбар дээр нь сахиусууд нь юм уу ертөнцийн танд бэлэг бэлдсэн байж магадгүй. Нөгөө талаас болохоор зэрэг аметист хүзэр аметист чулуу маань өөрөө зүүн савин илэрхийлж байдаг. Тэгээ зүүн савингоо бас одоо эд баялагыг өөртөө дуутахад ашиглах эрчим хүч нэмэгдэж байгаа байж магадгүй. Энэ нь ертөнцөөс танд явуулж буй бэлэг байж магадгүй байна. Гэхдээ ямар ч байсан нэг юм юутай холбоотой мөнгө төрөхтэй холбоотой мессеж. За тэгээд энерги ер нь дээшлэх, өндөрсөх тийм энерги хэмжээс яваад байна. За би дахиад Oracle үзэж татъя. За ямар олон үзэр аваад байна. Ганцхан үзэр татъя. Сахиусуудаа ганцхан үзэр өгөөрэй. За нэг хүзэр маань болохоор зэрэг бодлууд гэдэг хүзэр гарч ирсэн байна. За шин тийм санаа бас орж ирсэн байж магадгүй харагдчихэв. За тэгэнгуутаа абанас тэр юу би хийсэн блэ? Яг л энэ гарч ирэх гэсэн байхгүй. Абанас гэдэг чинь болохоор зэрэг эд баялагыг хэлж байгаа. За тэгээд financial security and material gains буюу санхүүгийн аюулгүй байдал, за мөн дээрээс нь материалын одоо орлого нэмэлт орж ирэхийг хэлж байгаа.
Бүр яг энэ хүзэр гарч ирэх гэдэг мэдсэн юм аа. Та цай харсан шүү дээ. Өөрөө л тэгээ гараад ирлээ. Тийм тэгэхээр ямар нэгэн шин тийм гоё санаа оноо та хадад орж ирэх гээд байгаа байж магадгүй. Тэгээ энэ шин санаа оноо нь танд яах нь эд баялаг авчих гээд байна. За энэ бол ертөнцийн бэлэг юм аа гэж байна. Тэгээ ертөнц болохоор зэрэг мөнгийг яаж өгдөг вэ гэхээр зэрэг одоо шууд л ингээл те за таны дансанд ингээд ертөнцөөс гээд нэг юм те 100 сая төгрөг ороод ирдэг юм ерөөсөө биш. Ихэвчлэн энэ ингээ мөнгө олох арга ухаан ч юм уу те одоо айгүй гоё маш амжилттай явах боломжтой юм бизнесийн санаач гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар орж ирдэг байж байгаа. Эсвэл ингээ танд одоо ментор хийх те таны санхүүгийг чинь дэвшлүүлж өгөх юм багш хүнийг явуулдаг гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бид нарыг ивэж өгдөг байж байгаа. За тариа хүзрээс мэдээлэл авъя. 3-ын зоос гарч ирж байна. За ямар бэлэг сахиусыг ертөнцийн бэлдсэн байгаа вэ? Манай 3 дугаар группийнхэнд. За 10-ын сэлэм гарч ирж байна. Оо, ертөнц үзэр. За тэгээд төсвөлийн хөсрөө татъя. Хайрфанд гарч ирсэн. Окей. Дээд сангаартан. За таад маань биш те. Энэ ертөнцийн бэлгийг аваад нэг юм шин санаа оноо орж иж магадгүй. Тэгээд биш те энийг дагаад нэг багт орж байгаа гэж харагдаад байгаа юм. Нэг юм багт орж байгаа шин баг хамт олонтой болж байгаа гэж харагдаж байна. Нэг зорилготой нэг баг хамт олон. Тэгээ энэ баг хамт олонтойгоо нийлээд нэг зүйлийн төлөө зорилгын төлөө амар чармааж эхлэж байгаа гэж харагдаж байна. Энийхээ төлөө бүр ингээд хамаг сэтгэл зүрхээ зориулаад бүр ингээд тогтож суугаад тэ айгүй сайн фокуслаад энэ зүйл дээрээ хамаг анхаарлаа хандуулад энэ нь өөрөө баг таны бясалгал болох гээд байгаа юм шиг тэгж харагдаад байгаа байхгүй. Тэний юм хүмүүстэй хамтарч юм хийгээд байгаа харагдаж байна. Тэгээ таны биш тэ ингээд нэг юм болгон санаа зовж суудаг уу ер нь энэ бэлэг орж ирснээр арт хоцрох болно гэж харагдаж байна. Тэгээ дандаа юм ингээд санаа зовоол би чадах болоо, би ингэх болоо, тэгээ надад ийм боломжууд орж ирэх болоо, тэх болоо гэл ингээд хүлээгээл эсвэл ингээд юм хитрхийн амар ургуулж бодоол, муу талаас нь амар санаа зовоол бодоол ингээд байдаг. Энэ байдал ерөнхийдөө арт хоцорно гэж харагдаж байна. Таад маань нэг юм цоошин ертөнц рүү явж орж байгаа гэх юм уу? Тэгээ энэ цоошин амьдралын бүлэг дээрээ яах вэ гэхээр зэрэг та ганцаараа ажиллах биш олон хүмүүстэй хамтарч ажиллах болно. Тэгээ нэг яг зорилгын төлөө л ерөөсөө бүр ингээм хамаг юмаа зориулах гэдэг байгаа байхгүй. Тэгээ надад тийш ч энэ Hierophant хүзэр болон Crystal гэсэн энэ Oracle хүзэр хоёр маань хоорондоо холбогдсон харагдаж байна. Яг ингээд завлаа суудсан харагдаад байгаа. Тэгээ энэ завлаад сууж байгаа маань юуг илэрхийлээд байгаа гэхээр яг нэг юм ямар нэгэн зүйлийн төлөө ингээд яг тогтож суугаад энэ зүйлд коммит хийхийг буюу энэ зүйлд өөрийгөө зориулахыг энэ зүйлийн төлөө ерөөсө хатуужилттай байхыг илэрхийлдэг. Бясалгал хийнэ гэдэг чинь өөрөө тийм байдаг шүү дээ. Яг ингээд нэг суугаал өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй зөвхөн бясалгаж байгаадаа л хамаг анхаарлаа хандуулаад бусад бүх энэ сатаарлуудыг хойшин тавиад ингэдэг шүү дээ. Яг тэрэн шиг. Тэгээ энэ зүйл нь надад яалтчгүй л ажилтай холбоотой гэж орж ирээд байна. Нэг юм шин санаа манай. Надад энэ дунд бүр юм стартап эхлүүлэх гэж байгаа ч юм уу нэг тиймэрхүү юм амар орж ирээд байгаа юм. Тэгээ энэ зүйлдээ та бүр ингээд сэтгэл сулуудаад яг өөрийгөө зориуллаад энэ зүйлийнхээ төлөөлөлт хамаг юм хийнэ. За би энэ Oracle хүзрээс татмаар байна. Энийг би бол нэмэлт хэсэг дээр ашиглах гад байлгаж ирсэн. Гэхдээ яг энэчнээс бас дахиад мэдээлэл орж ирэх гэдэг юм санагдаад байна. Тэгэхээр тэрийгэ дагая Aladaya гэсэн хүзэр гарч ирсэн байна. Мессеж нь болохоор зэрэг за өөртөө л юмыг хадгалаад байх хэцүү байх болно. Тэгээд хүнд хамаг юм ярахаас зайлсхийгээрэй гэсэн хүзэр гарч ирсэн байна. За дахиад энэ хүзэр татъя. Mikael гэдэг хүзэр гарч ирсэн байна. Curiosity is own a word, journey will be safe and productive. За сониуч зам болвол өөрөө тэрчгтээ ивэл юм аа гэж байгаа байхгүй. За өөрөө тэрчгтээ шагнал юм аа. За тэгээд ямар нэгэн аян замнал болвол маш
аюулгүй бөгөөд маш өөр өгөөчтэй байх болно гэд. Тийм яалтчгүй нэг юм шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа хүмүүс байдаг шүү. Тэгээ яг энэ нэг юм шинэ санаа танд орж ирж магадгүй. Эсвэл одоо ороод ирсэн ч явж иж болно за. Гэхдээ ямар ч байсан энэ дээр нэг юм баг бүрдүүлээд тэгээ тэрнийхээ төлөө ингээл чигтэйхэн хичээж байгаа. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө нэг амар завгүй мавгүй болоод ерөөсөө наашаа цаашаа явна орно те нөгөөдөлтэйгээ багийнхантайгаа хурал мурлаа хийн ярина инээ тэрэ за одоо тэгин ингэн одоо хөрөнгө оруулагчтай уулзна гэдэг ч юм уу нэг бахан тэгээд тэрнээсээ болоод юу ингээд янз бүрийн олон юм бодож суух орой болохоор зэрэг өстө нэрэ ядарсандаа нам унтаал те тэгээ өглөө босч ирэл ингээх яг нэг тийм ертөнц рүү явж орж байгаа гэж харагдаад наа. Тэгээ энээс улбалаад энэ зүйл чинь танд асар их хэмжээний эд баялаг мөнгө төгрөг нэмэлт орлогоодыг оруулж ирнэ гэж харагдаж байна. Тийм энэ curiosity гэдэг яг энэ энэчнээс ингээд дандаа ийм одоо ер нь бол энэ бол 3 дахь мэлминий энерги яваад байгаа аахгүй. 3 дахь мэлми маань болохоор зэрэг бидний одоо тархитай сэтгэн бодох чадвар за тэгээд тэнгэрээс одоо мэдээлэл хүлээж авах гээд татах матах гээд иймэрхүү юмнуудыг ярьж байдаг. Тэгээд дээрэс нь thoughts буюу энэ бодлууд гэдэг хүзэр маань гэсэндээ бидний 3 дахь мэлми хүрдтэй одоо холбоотой байдаг. Тэгээд өөрийнхөө ингээд энэ санаануудыг илүү боловсронгуй болгоо гэдэг мессеж гарч ирсэн. Тэгэхээр энэчнээс надад юу харагдаад нэлээр яалтчгүй л яг нэг тийм гоё шин санаа таад маань олоолаа ийм юм хийвэл амар гоё юм байна гэд тэгээд тэрнийхээ төлөө ямар нэгэн юм хийж эхлэх гээд байгаа л харагдаж байна. Тэгэл тэрэндээ хамаг юм зориулаад амар завгүй. Тэгээ энэ зүйл чинь мэдээж ин хэрэг яах нь юу байх гээд байна гэсэн үг. Аюулгүй бөгөөд маш үр бүтээмжтэй байх гээд байна. Тэгээ танд ингэж хэлж байгаа сахиусууд нь энэ зүйлийг зөвхөн өөртөө энэ санааг зөвхөн өөртөө л хадгалаад явах юм бол бүтэхгүй. Энэ яг хамтдаа одоо ганц хүний хийх ажил биш байгаа байхгүй. Энэ бол олон хүн яг нэг баг бүрдчихэж хамтдаа хийх юм байгаад байна. Яг үл яг ганцхан хүний бол хүч тутгаар байгаа харагдаад байна. Тэг яг энэ хүзэр болохоор зэрэгтэй ингээд хамгийн юм хүнд бити яриараа гэж гисэн утгатай боловч надад болохоор зэрэг шууд энэ ихний өгүүлбэрийг уншаад үгүй харин ч эсрэгээрээ энийг хүмүүст ярих хэрэгтэй юм байна. Энэ санаагаа яг одоо санаа нэгтэй хүмүүс тантай хамтарч чадах хүмүүсийг олоод тэр хүмүүстэй хилээд хамтдаа зүтгэх хэрэгтэй гэсэн мессеж орж ирсэн. Яг тэгж харагдаж байна манайхаа. Тэгэхээр таад маань ер нь ойрын хугацаанд хэрвээ ийм гоё санаа орж ирээгүй байгаа бол тун утгагүй юм гоё шин санаа орж ирээд тэгээ нэг юм шин бизнесийн юм төсөл мөсөл эхлүүлэх гээд байгаа ч юм эсвэл одоо ажиллаж байгаа компани дээрээ ч юм уу эсвэл одоо сурж байгаа сургуультай ч юм уу нэг юм шин юм л хийж эхлэх гээд байгаа харагдаж байна. Тэгээ эн чинь удаандаа яваандаа танд маш их эд баялаг шууд бусаар тань авчирч өгөх боломжтой. Тэр байтугай зүгээр ингээд сургууль мургуул дээр хүртэлтэй нэг юм клуб байгуулаад те ингээд явсан чинь тэрнээсээ болоод одоо янз бүрийн хүмүүстэй танилцаж манилцаа тэр хүмүүсээсээ ажил олдог гэдэг ч юм уу ийм байдлаар шууд бус гэдэг нь би яг тийм утгаар хэлээд байгаа. Шууд гэдэг нь болохоор зэрэг яг мэдээж хэрэг бизнесийн санаа болоод бизнесээ хийгээд бизнесээсээ ашиг олохыг хэлээд байгаа. Тэгээ шууд бус гэдэг нь болохоор зэрэг одоо танилцах хүмүүсээсээ дамжуулаад ч гэдэг юм уу те яг нэг тиймэрхүү байдлаар эсвэл бүр зүгээр л энерги эрчим чинь энэ зүйлийг хийснээр илүү сайжраад мөнгө татах матах тэр одоо ийм сууг гэж байдаг бол тэр сууг нь ингээ нээлттэй болж болоод ингэх боломжтой гэсэн үг. Вау, окей. Маш сонирхолтой. За энэ бол ертөнцөөс танд бэлдсэн байгаа билгээ гэж гарч ирж байна. За одоо болохоор зэрэг би ингэж асууя. За яг энэ одоо зүйл амьдралд нь орж ирэхийн алдаад ямар шинж тэмдгүүд илрэх вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх вэ? Тэрийг нь хэлж өгнө үү? За энэ дээр болохоор зэрэг буруу харсан үзрээс авахгүй. За төрлөж байгаарай доошоо газар унчлаа хүзэр маань 2-ын зоос гарч ирж байна. 2-ын зоос. За Hermit. За даяанч үзэр гарч ирсэн. Зяатай хамгийн сүүлд нь 8-ын сэлэм. За ер нь нэг амьдрал амар замбраагүй болох үеэр орж ирнэ. За яг нэг юм замбраагүй амар амьдрал замбраагүй болоо зөө таны бодол модлууд чинь нэлээд замбраагүй болоо зөндөө олон янз бүрийн мэдээллүүд аваад хүмүүсээс баахан юм сонсно гинэ. Одоо
Тэгчж болдог гэн ингэчж болдог гэн гээл те. Тэгэл эсвэл ингээл за би тийм юм хиймээр юм байна, ийм юм хиймээр юм байна гэл амар янз бүрийн юм бодоол маш их юм бодох. Тэгээд бодолтоо ингээд нилээн автах. Тийм үед ер нь бол яг орж ирэх нь яг өгцөн байгаа гэж ойлгоорой гинэ. Тэгээ тэрийг таад одоо мэдэрсэн бас явж иж магадгүй гэж орж ирж байна. Гэхдээ нэг юм байна. За тэр юм нь юу вэ гэхлээр зэрэг яг ингэж амар сэнсэрж байх үедээ юмс амар замраагүй болоод юмыг амар олон талаас нь бодоод нэг ч тийм юм хэмээр санагдаад нэг ч юм хэмээр санагдаад тийшээж явмаар санагдаад иймж ажилд ормоор санагдаад ингээд байх үед та өөрийгөө тогтоож өөрийнхөө дотгошоогоо хандах хэрэгтэй гинэ. Даянч үзэр маань болохоор зэрэг яг тийм энерги гэхгүй ингээд дотоодоос одоо өөрийнхөө гэрлийг хаах те гаднаас биш янз бүрийн хүмүүсээс авж байгаа мэдээллээр дамжуулж биш яг өөрөөсөө мэдээлэл авах. Би өөрөө яг юу хийхийг хүсэж байна те. Эсвэл би яг өөрөө илүү хөтлөгдөд байна. Миний зүн сан хаашаа заагаад байна. Тэрийг нь илүү сонсох. Тэгэж чадах юм бол энэ зүйл маш хурдан ороод ирэх болно. Сэнсэрч байх үедээ яг өөрийгөө тогтоож, барьж авч, за тэгээд өөрийнхөө зүн савинг сайн сонсож, өөрийнхөө дотоодтойгоо холбогдох тэр мөчөд энэ зүйл чи ороод ирнэ. Дахиад нөгөө нэг завилсан хүн харагдчихэв. Одооноос эхлээд ер нь нэг тийм бясалгал нэлээд сайн хийгээд ирвэл энэчнээс болол маш их бясалгалаас бол таад маань аюулгүй их хэмээг олж авнаа. Яг одоо бол угаасаа яг энэ бэлэг ингээд таны одоо ой тоонд ч орж ирэх гээд бэлэн болцсон байж байгаа. Таны зүгээс өөрийнхөө зүгээс энэ энерги ингэж солилцооны юм сууг гэж байдаг бол тэр суугийг амар гоё цэвэрлэж өгөөд энэ мэдээллийг татах дутуу байна гэж гарч ирж байна. Тэгээ яалтчгүй надад яг энэ мэдээлэл бүр ингээд яг одоо ингээд мэдрэгдсэн явж байгаа л гэж бүр ингээд дахин орж ирээд байгаа байхгүй тийм ингээд одоо би яах стан болоо би одоо нэг бол эмч болмоор нэг бол хуульч болмоор нэг бол тоогооч болмоор нэг бол ойдолчин болмоор нэг бол дизайнер болмоор тий. Тэгэл би нэг бол ингээд өөрийнхөө юм хийгээд ингэмэр эсвэл нэг компанид ажилд ормоор гэл ингээд баахан л тийм юм бодоод харагдаад байгаа байхгүй. Тэгээ сүүл рүүгээ тэрэндээ бүр толгоо нэргээд би одоо ер нь юу хийх стан болоо би ер нь хийм бэ гэсэн бодцсон явж байгаа харагдаж байна. Тэгэд яг энэ үедээ яг өөрийгөө тогтоогоол яг бясалгах хэрэгтэй байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Яг гоё бясалгаал жигнэсээ шууд утгаараа бясалгал хийгээд суух хэрэгтэй. Тэгээ бясалгалын үеэр танд маш их мэдээлэл орж ирэх гээд бэлтцэн ингээд арцанаад байгаа гэж харагдаж байна. Тийм байна манайхаа. Гайхалтай. Окей. За энэ зүйл амьдралд нь орж ирээд биелэлээ олоод ингэснээр бичсний дараагаар амьдралд нь ямар өөрчлөлт орж ирэх вэ гэдэг одоо хэдүүлээ харцгаая. Таны амьдралд ямар өөрчлөлт орж ирэх вэ? За эхний үйл гарчсан. Манай хартаа. Ямар гоё юм манайхаа. Зоосныхаа. Манай 3 дугаар групп ихнээс ерөөсөө ямар ч эсэргүүцэл байхгүй байгаа нь маш сайн. Маш сайн биш үү? За эсэргүүцэл байхгүй юм болчихсон. Хөзрөөд маань шууд гарч ирээд. За Page of Pentacles. Ace of Pentacles. Зоосны тамга тэр ямар гоё юм бэ. За яг одоо л юу яах хэрэгтэй байна манайхаа. Бясалгаад өгөх хэрэгтэй. Амар сайн бясалгалууд хийгээд зүүд мүдээ сайн тэмдэглээд зүүдний тэмдэглэл хөтлөөд заяа. Тэгээ сахиусуудаа тусламж байгаа. Би юу хийх ёстой юм бэ? Надад ямар шин санаа байж төрж болох вэ? Тэрийг надад явуулаач гэд бүр яг ингээд зорилтоо сайн тавиад бясалгаад авах хэрэгтэй шүү. За дахиад 2 үзэр татъя. Queen of Pentacles. За тэр араа ингээ ерөөсө дан зоос үзэр. За тэнгуутаа King of Cups гараад ирж байна. За. За энэ зүйл ерөөхдөө бэлснээр тэгэл ер нь бол таад маань амар мөнгөтэй болноо. Тийм ерөөсөө л амар эд баялаг ихтэй болно. Зоосны хаан бол тийм байдаг. Гэхдээ зоосны хааны нэг одоо гоё юм нь юу вэ гэхээр зэрэг зөвхөн одоо эд баялаг материалаар одоо бүрэн хангагдсан тийм ийм хаан хүнийг харуулахаас гадна энэ хүн айгүй тийм халуун дулаан хааныг илэрхийлдэг. Айгүй тийм халуун дулаан. Тэгээ мөнгө төгрөгөө яаж зарцуулахаа мэддэг хааныг харуулдаг. Зүгээр нэг ийм мөнгөтэй мөрчлөө муу санаатай ч юм уу тий. Эсвэл ингээл мөнгөтэй мөртлөө тэрийг ингээд тогтоож чаддаггүй ч юм. Ерөөсөө тийм биш. Яг л нэг ийм айгүй тийм хөрсөндөө буусан бодтой өөрийнхөө одоо мөнгийг яаж өөрийнхөө талд ажилуулахаа мэддэг. Өөрийнхөө ер нь зөвхөн мөнгөөр ч дуусахгүй ресурстэй өөрийнхөө цаг хугацаа, энерги, эрчим, найз нөхөд, гэр бүл тий. За тэгээд мөнгө төгрөг, ажил карьер, эрүүл мэнд энэ бүх зүйлүүдэд яаж хуваарлах уу? Яаж зарцуулах уу? Хаана нь илүү их цаг гаргаж хаана нь алийг нь одоо амьдралаас арчиж хаях уу? Тэрийг амар мэддэг тийм халуун дулаан зөөлөн хамгаалагч ийм нэрэг гэхгүй.
Тэгээ яг тэрэнд хүрэх боломжтой. Тэгээд үнэхээр ингээд бүр яг тгээсээ ахуулаад хаан хүртлээ явах боломжтой. Ace of Pentacles гэдэг хөзөрчөн болохоор зэрэг нэгэн тоог илэрхийлж байгаа юмны шинэ эхлэлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд бүр цоо шин эхлэл байна. Цоо шин төсөл байна. Одоо таны хийж байгаагаас өөр зүйл байгаа харагдаж байна. Цоо шин зам, цоо шин боломж, цоо шин эхлэл харагдаж байгаа. Тэгэд ер нь бол бас яг хуу энэ нь одоо шууд л тэ амар хурдан ороод ирэх мөнгө бол биш байна заяа. Яалтчгүй. Яг бол зоосны энергийн нэг гоё юм болохоор зэрэг саяны хэлсэн зүйлс тий айгу бодтой байдаг, шууд утгаараа маш их мөнгийг илэрхийлдэг. А гэхдээ энэ ч нөгөө нэг матери зүйл учраас бодит зүйл учраас удаан байдаг. Удаан энергитэй, багаар хуримтлагддаг зүйл байдаг. Шууд ингээл амар их хэмжээний мөнгийг суглаанаас ч юм уу хожоод ч юм уу өв залгамжлаад амар их мөнгөтэй болж байгаа гэж тийм биш, тийм энерги биш үүдэг. Энэ бол айгуу тийм удаан хугацаанд тий 5 10 20 40 50 60 тий за тэгээ 100 сая одоо тэрбум болоод ингэж өсдөг мөнгийг хэлдэг байхгүй. Тэгэхээр та энэ зүйлийнхээ төлөө нилээн ажиллах болно, нилээн хичээх болно, нилээн зүтгэх болно. Та өөрийнхөө чадваруудыг бүр үнэхээр одоо мастер хийнэ гэж нэрлэдэг. Eight of Pentacles буюу 8 зоос маань яг тийм байдаг. Мастер болох юм нэр байдаг байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээрээ та үнэхээр одоо тэр шинэ эхлүүлэх гэдэг төсөл дээрээс одоо нэрээ энэ бол таны бүр зүгээр л яг нөгөө нүдэн анжаагаад хийдэг зүйл шиг зүйл болно тий. Одоо жишээлх юм бол машин зохион бүтээдэг хүн бол машиныг дотор гадаргуу мэддэг болно шүү дээ. Одоо аккумулятор нь тэгдэг, тэр нь ингэдэг тий. Энийг нь ингэх юм бол ингэн, энийг нь ийм материалаар хийх юм бол ингэн мингэн гэл бүр ингээ айгүй их мэдлэгтэй болж шүү дээ. Яг тэр шиг, яг тийм болно гэсэн үг энэ зүйл дээрээ. Юу ч хийх гэжсэн бай. Тэгээ хаан хатан хоёр хамтдаа гараад ирж байгаа нь аюу гоё. Хосороо зоосны хаан, зоосны хатан хоёр маань хамтдаа гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бол бас гэр бүл мөлийг илэрхийлж байгаа байхгүй юу? Гэр бүл те. Ер нь л ингээд тал талаар амар тэгшрэх боломжтой амьдралыг аюу гоёор амтлах ийм боломж бол орж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг амархан байна гэсэн үг биш. Та үнэхээр хичээх болно, үнэхээр зүтгэх болно. Энэ бас биш тест надад гэр бүлийн бизнес байж болчихшгүй гэж гарч ирж байна. Орж ирж байна. Нөө хаан хатан хоёр хамтдаа байж байгаа. Тэгснээ Ace of Pentacles хүүхэд нь хамтдаа гэхэлэр яг юм гэр бүлийн бас бизнес байх магадлалтай гэж гарч ирж байна. Эхнэр нөхөр хоёр хамтдаа хийх бизнес байж магадгүй. Тийм. Тэгснээ King of Cups гараад ирсэн айгүй хөөрхөн. Зөвхөн ингээ материал юугаараа биш бас ингээд зүн совин мавын энерги бас амар зохицуулж сурна. Энэ ажиллаараа дамжуулаад айгүй олон зүйл энэ хийж байгаа тэр энэ шинээр хийх гээд байгаа энэ ажилласаа таад маань юу яах болно гэж байна. Сурах болно. Сэтгэлийн хатыг суралцах болно. Мөнгө яаж олохыг суралцах болно. Мөнгөө яаж зарцуулах, энерги эрчмээ яаж зарцуулах, ажилчдыг яаж зохицуулах, цагийн менежмент яаж хийх те. Менежментийн юмнуудыг амар их сурах болно. Энэ дунд бас таны сэтгэл хөдлөлийн менежмент те, мэдрэмжүүдийн менежмент ч гэсэндээ ороод явж байна. Сүнслэг амьдралын чинь юм ч гэсэн ороо явж байна. Аягны хаан ч болохоор зэрэг тийм штэ. Аягны хаан ч болохоор зэрэг яг нэг юм сэтгэл зүрхээ удирдах чаддаг зүүн сайван өндөртэй ийм хаан хүнийг харуулдаг бас маш зөөлхөн энерги. Тэгэхээр энэ бол бүр ингээд айгүй тийм гоё одоо зөвхөн таны болон таны гэр бүлээр хязгаарлагдах биш. Энэ төсөл бол бас нийгэмд айгүй их хувь нэмэр оруулах, нийгэмлэгтэй хувь нэмэр оруулах тийм зүйл байна гэсэн үг. Тийм шүү дээ. Ер нь ингээл таад бодох юм бол нэг хотгон дотор нэг гоё одоо нэг газар нэгтчихэд л те одоо нэг гоё кофе шоп ч юм уу, нэг гоё дэлгүүр ч юм уу нэгтчихэд л тэр хотгон тэр чигээрээ сүп хидэл босоод ирдэг. Яг тэрэн шиг. Яг тэрэн шиг. Айгуу тийм гоё энерги эрчимжээс бол харагдаж байна. Нэг тийм нийгэмлэг бүтээх те. Яг нэг тийм юм харагдаад байна. Тэгээ энэний одоо ер нь бол эхлэл суурь нь тавигдсан. Таад өөртөө бас энийг амар манифест хийдэг нэм утга учиртай үн цэнтэй зүйл хийх юмсан, хийж үлдээх юмсан, нийгэмдээ өгөх юмсан гэж хүсдэг ийм төрлийн хүмүүс байж магадгүй. Тэгээ яг мэдээж хажуугаар нь хувийн одоо хүсэл мөрөөдлөд байгаа ч тийм гой байшин амьдрах одоо юу ч үгүй юм. Гэр бүлтэй сайхан болох гэд тэр юмнуудаа ч гэснээр зохицуулах бас боломжийг бол энэ ажил, энэ шин санаа бол танд өгөхгүй байна. Тийм учраас ерөөсөө яг одоо бол гол хийх юм нь айгүй сайн бясалгах хэрэгтэй байна шүү. Айгүй бясалгах хэрэгтэй байна. Би нэг юм гоё юм хийх гээд байна. Тэгээ юу гэдгийг мэдэхгүй надад замчлаад өгөөч, надад заагаад өгөөч гэд яг тэгж бясалгах хэрэгтэй байна.
Тэгж харагдаж шүү. За энэ бол нээлттэй онцлог маань байлаа. Та маань таарсан бах, бас таалагдсан бах гэж найдаж байна. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсгээр орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг эхлээд би цаг хугацааны баримж авч өгөн. За энэ шинэ гой санаа манай энэ юмнууд нь хизээ орж ирэх юм бэ? Тэрийг асууж өгөх байгаа. Цаг хугацааны баримж аавна. За хоёрдугаар болохоор зэрэг энэ гой боломж бэлэг ивэл орж ирэхэд садаа болж байгаа блок байна уу? За хэрвээ байгаа бол энэ блокийг яаж арилгах юм бэ гэдгийг харъя. За тэгээд 3 дугаар болохоор зэрэг за энэ шин санаа нь юу нь юутай холбоотой, ямар хуу шин санаа юм болоо гэдгийг харж өгөх гэж хичээе. За тэгээд 4 дугаарт нь болохоор зэрэг мэдээж хэрэг сахиусуудын өөх нэмэлт зөвлөгөө юу байх вэ гэдгийг асууж өгөөд ингээд нэмэлт уншлага маань дуусах байгаа. Нийтдээ 4 асуулт асуух нь байна. За нэмэлтийг авах хэсэг нь бол pinned comment буюу хамгийн ихний коммент төрүүлдээс холбоосоор ороод зарим дагуу худалдаалалтаа хийгээд шууд нэмэлт хэсгийг хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл та бүхэндээ маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаа. Бүгдээрээ баяр таа.